За сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл тарагийн энэ удаагийн хөзөр трээлт эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэвлээ их сонин сэдвэр үзнэ. Одоо 12 ордны таарат хөзрөөр илэрхийлдэг хөзрүүд ямар байд юм бэ? Тэр талаар хэвлээ үзэх болно. За юу гэдэг юм а? 12 орд маань өөрөө таар хөзөр дээр бас тийм өөрийн гэсэн элементүүд дээр бас том аркан болон жижиг аркан параллел байдаг бөгөөд энэ үедээ үлээ том аркан дээр ямар хөө байдгийг, бага аркан дээр ямар хөө байдаг, ямар хөзрөө илэрхийлдэг. Тэрэн дээр нь бас ямар хөө тайлбарлах гэдэг юм бас юун дээр анхаарах хэрэгтэй байдгийг гэдэг талаар үзэх болно. За мэдээж юу яа? Өмнөшөө тэгээд томоос сонгож явах уу? Тайлбар хэсгээр бол нэг 12 ордны тоогоороо бол байгаа. Тэрнээс аль өөрийнхөө ордоо сонгоосоо явчаарай. За 3 2 1 хоньны ордоос эхэлцгээе. За хоньны ордыг илэрхийлдэг хөзрөөл том арканы хувьд бол хаан, жижиг арканы хувьд бол савааны Хүлэгбаатар гэж яадаг юм баамаа. За юу гэдгийг дашин дуртахад таараа хөзрийн тэр ордтой утга нэгдэх хөзөр маань тухайн ордны ямар нэгэн зүйл байдаг. Жишээ нь энэ хартаа юуны орд гэхээр хоньны орднор байгааз хоньны толгойн сэнтидэр хаан суудсан байгааз. За хаан маань гэхээр нэгс юм байгаа юм. Мэдээж хаан тэгэхээр ер нь их тийм өөрийнхөө бодлогыг авдаг, амьдралыг юм том зургаараа хардаг. Энергийн хувьд их тийм өндөр түвшинд. Ер нь тийм жоохон төрөлхийн өдөрдөгч тал руугаа. Нэг талаас өдөрдөгчхээр сайн талаасаа бол том зургаар юм хардаг яадаг. Нөгөө талаасаа бол судлалт гэвэл жоохон тийм өөрийнхөө жоохон зөрүүтэй. За нэгэсэндээ цэгцтэй явъя. Нэгэсэндээ хааны бол хоньны орд хааны юу гэдэг юм. Мэдээж юу гэдэг. Ямар нөхцөлд ер нь хөдөлгөөнийг аваад бусдыг сайхан чиглүүлж чадвартай, асуудлууд юу сайхан том зургаар хаад тас шийдэх чадвартай. Ер нь ингээ юмыг хараад нэг юм болд юм ээ. Тийм болд юм ингээ том зургаар хараад юм бас шийдэж чаддаг. Тийм дайчин, зоригтой. Бас тийм тал юм хэлж байгаа юм. За тэгээ ийм төрлийн хүмүүс харилцаа бас хайр дурлал гэсэн юу гэдэг. Шуудхан ер нь нэг тийм хоёлаа шууд ингээ шууд хайрлаа, шууд болгоё бүтээ тий. Гэх гээд нэг төрлийн бол ер нь жоохон тийм альфа төрлийн хүмүүс л байдаг. Гэхдээ анхаарах зүйл гэвэл ер нь жоохон тийм баг зэргийн дарамтлах гэдэг тийм хоёлаа ийм бэ, хоёлаа шууд хийе. Миний хараа би л ингэ. Би л ер нь энэ харилцаа би жоохон шийдвэрээ гаргая гэд явчихад байдаг жоохон тал байдаг юм байна. За юу гэдэг юм аа? Ер нь бас ийм хүмүүс ямар хуу юу зогтдог вэ гэхээр санхүүгийн стартап бизнес юу жоох хөдөлгөөний төвшний юм бол зогтдог. Тэр төлөө бол ер нь өөрөө бас хийх ёстой. Тэгээд хаан хөзөр учраас ер нь тийм том зургаар хардаг санхүүтэл дээр ингэж хийгээд юм хийдэг. Тийм төрлийн зүйлс өөртөө зогх юм байна. За тэгэнгүүт сул тал нь юу юм? Төргөн ууртай. Жохон төргөн нэг жохон эвтэйхэн нэг юм төргөөр дайсан байл гэж үзэж бодъё л да. Эвтэйхэн нэг юм чадыг хийвэл төргөөр хөдлөөл тэгэл боллоо. Том зургаар хараад ингэж хийжсэн бол тэгэл төргөөр нь хөдлөөл нөгөөх нь хурдан төслөсөн шийдвэр гаргаад тэгэл алдаалт авчдаг. Тэгээ яагаад тэрний бас нэмээд төвчээр жоохон муутай, жоохон яруу хадгуу учраас яг тийм төвчээр шаардсан том зургаар явах те. Юу гэдэг нэг хурдан явбал ганцаараа яв, хол явбал олол яв гэдэг. Энийг мань хүнд хоньны ордны ийм хүнд ойлгох жоохон төвхтэй байдаг. Ер нь л өөрөө газ төрүүлчихээ яаж таа удаа юмаа гээл. Нэг Чингис хааны хэлсэн үг гэжтэй. Энэ зэрэг бол үнэхээр сайн зэрэг. Маш дайчин, олооны хоолгүй явж чаддаг. Гэхдээ энэ зэргийг бол ер нь хаан болох, ноён болох дэмий яагаад гэвэл цэргүүдээ алгаж нөөшөх юм боддог гэдэг. Яг тэр шиг жоохон юм байх гэдэг учраас хамгийн бест өдөртөгч бол яг эмпат буюу хүний бусд хүмүүсийг маш сайн мэдэрдэг тийм хоньны ордны хүн бол маш сайн удирдагч байдаг юм аа.
За тэгэхээр нөгөө талаас Савааны Хөлөгбаатар. За галын энергит уушиж жоохон тийм дайчин, юм тийм болгоё бүтээгэж дайрдаг. Одоо ер нь тийм жоохон шийд талаасаа хурдан дайрчдаг төрлийн юм байдгийг. Жоохон ядаргаатай. Гэхдээ бас нэг тийм нөгөө талаас бол ер нь тийм санаачилтай. Ер нь зодоонуудтай болоход бол тэгэл хамгийн түрүүний цогцолтыг бол мань хүн ийдэг. Ер нь имийг хурдан эхлүүлдэг. Одоо тийм гал асаагч төрлийн хүмүүс байхгүй. Одоо харалт ингээл бамбар барьцсан бас нэг газар ингээл гал төмөрдөнэ гэсэн л байж байна штэ. Тийм төрлийн хүн учраас жоохон юу яах вэ? Зөвлөмж хийвэл ер нь ямар шийдвэр гаргахын өмнө за эсвэл ингээд би энийг мэдрэмжээр харж эсвэл яг логикоор харж байгаа маш сайн мэддэг байх хэвээр. Тэгээд хурдтай боловч юу яах вэ гэдэг юм аа. Яг энэ дээр одоо би том зургаар хийж байгаа шийдвэртэй яг шийдвэртэй юм одоо тийм наалдж байна те зөв таарч байна уу гэдгийг маш сайн хардаг байх хэвээр. Тэгээд бусд хүмүүс ер нь жоохон тийм итгэж ямарваа нэг үнэхээр том зүйлэр хийж байгаа бол итгэл даахц хүнийг олоод тэрэндээ итгэж сурах хэвээр. Үгүй бол одоо юу гэдгийг ингээл ганцаараа яваад юм хийх бол хэцүү. Одоо би бас ингээд таар өдрөө олон жил хүн үзлээ. Ер нь хоньны ордны гэсэн юм бол бас нэг юм хоньшгэр байдгийг. Сүргийн манлаа. Гэсэн хэрэг сүрэг гэсэн яг энэ хүнд өөрөө тийм айлхаа тэгэл одоо юм мөрөлдөхөд байдаг. Яг бос хүмүүсийг бол бас тийм давалах тал дээр бас жоохон сайнуд нь үнэхээр сайн. Ихтэй бас асуудалтай хүмүүс жоохон байдгийн маягыг одоо анхаараарай гэж одоо өгцөдөр гарч байдаг юм аа. За тэгээд товчхон дуртахад бол том зургаараа бол маш сайн хүн гэхдээ жоохон пүргөөрөө анхаарчвал бусдын давг байт юм аа. За харин одоо үхрийн ордон дээр манайд ямар хүзэр байдгийг бас юу гэж дүгнэдгийг тэр талаар одоо харцгаая. За үхрийн ордыг илэрхийлдэг одоо том аркан маань юу гэдэг? Одоо хипронт буюу хамблам. Тэгээд жижиг аркан буюу жижиг хөзөр нь одоо зоосны хатан гэдэг юм аа. За ийм байгаа юм. Одоо энэ дэр чинь одоо сайн ажиглал хоёр баган дээр нэг тийм өхөр шиг хэмжээний одоо үхрийн сүлтнүүд бол байгаа. За ийм байдгийг. Энэ хоёр хөзрийн их гоё одоо утга байдгийг. Газар шиг тийм бат бөх зүйл дээр халамж. Энэ бол үхрийн ордог гол илэрхийлэх хөзөр. Бас утга нь яагаад вэ гэвэл за хипронт руу орё. Нэгсэндээ одоо үхрийн энерги бол тогтвортой байдлаар бодит ажил. Тэрэн дээр одоо энэ бол хамламж цосыг тийм орж идэг. Тэрнээр зоосны хатан бол гэр бүл. Тэгээ гэр бүлээ нойрын дээр тавьдаг хэрнээ амар тийм одоо төсөөлөд нэг юм амар тийм гэр бүлээ гоё нэг тавьдаг. Гэсэн хэрнээ амар нэг бизнес хийдэг аниар байдаг штэ. Ер нь бол тэрний шүд хөзөрт буулгачихсан одоо хөзөр бол зоосны хатан 50 дүлгэн ихтэй амар тийм юу харцсан байдаг. Одоо тийм өрөвч. Гэхдээ яг тийм логик дагдаг тийм үр эмхтэй бол зоосны хатан гэдэг юм. За буцаад хамблам руу бол орё. Нэгсэндээ хамблам одоо энэ үед бол одоо санхүү юмны хувьд бол маш ухаалаг. Уртаа хугацааны туршид бол ер нь тогтвортой байж чаддаг. Бусдыг одоо маш сайн хадамжилдаг, амьдралын одоо суур хүч аюу сайхан дэмждэг. Нэгсэн тийм одоо зүйл бол одоо хамблам байдаг. Тэрэн дээр материалын ертөнцид маш тийм гоё амжилттай байж чаддаг, аюу юм сайн харж чаддаг зүйл бол одоо зоосны хатны одоо хөзөр гэдэг юм. Бодъё л да. Хамблам гэдэг бол сайн хамбламч юу гэдэг вүлээ? Ер нь ингээл хүмүүстэй одоо зүстэн олноо сайхан хүндэлдэг, хит бас мөнгөнд шунаагүй. Гэхдээ бас одоо сүмчин бас мөнгөтэй байх хэрэгтэй гэдгийг мэддэг те. Яг тэр сайхан балансыг барьж чаддаг хүн бол одоо маш сайн хамблам байдаг. Яг тэрнтэй адилхан таны амьдрч бас яг тийм хит бас тэнэгдэж болохгүй. Гэхдээ одоо юу гэдэг шуналж болохгүй. Гэхдээ бас амьдрал чинь бас мөнгө хэрэгтэй, мөнгөөр бас юм явдаг гэдэг мэддэг. Тэрийн сайхан балансыг барьдаг. Хүмүүсийг маш сайн халамж чаддаг, маш сайн санаа тавьж чаддаг. Тэгээд дээр нь чинь юу штэ. Бараг л сайн хамблам бол тухайн одоо жижиг сажиг орны засаг дарч гэдэг юм уу эсвэл улсын бас том хүмүүстэй бол өрсөлдөмж юм гэдэг чинь яагаад гэвэл сэтгэлийн захирц хүмүүс байдаг.
Яг энэ тал дээр бол одоо учиргүй одоо за төрөний хоньны ордыг бодвол илүү зөөлөн хүчний бодлогоор хүмүүсийг тийм дагуулж явдаг. Одоо тэр төрлийн хүмүүс байдаг юм аа. Тийм учраас одоо юу гэдгийг юу яадаг тууштай гоё одоо харилцаач мөнгөн дээр ч тийм тууштай гоё ихтгэл төрүүлсэн маш гоё хүмүүс байдаг юм шүү. Өөрийн гэсэн нэг тийм хариуцлагатай хүмүүс байдаг штэ. Тэгтээ юу гэдэг юм аа. Яг мэдээж одоо юу гэдгийг сул тал бас анхааруулах зүйл гэвэл нэг талаас одоо их тийм гоё тууштай гоё ихтгэл төрүүлсэн тийм одоо гоё хүмүүс байдаг ч гэсэн нөгөө талаас гэвэл юу яадаг мэдрэмжээ илэрхийлж чаддгүй. Жохон одоо тийм харизм байлаач гэсэн тэр нэг тийм гоё мэдрэмжийн харизм болохоос тийм үгийн харизм бол биш. Амар ингээд энэ хүнтэй бол байхад одоо энэ хүнийг таавал юу яадаг. Одоо юу гэдгийг шууд мэдрэмжээр энэ хүнийг бол ойлгодог. Зөрөд энэ хүнийг тийм хэлж байгаа ярьж байгаа зүйлсийг бас яг бүрэн дүүрэн гэсэн зүрхсэглээ тийм үгээр ойлгох тал дээр бас их тийм сайнгүй гэх юм уу да. Тэгтээ одоо мөнгө санхүү тал дээр яа тэгээд юмнуудаар одоо маш тийм гоё аажмаар баг багаар аюу сайхан явдаг. Одоо нөгөө юу штэ нэг ийм би нэг хүн юу сонсч ирсэн. Өхөр сүргээр ингээд өхөр тэргээр ингээд тэр хүний одоо тийм юу байдаг гинэ. Амар тайван байдаг гинэ. Одоо өхөр тэргээр юм зөөдөг хүн бол мэдээж яагаад гэвэл өхөр бол ачаасаа машинаа цантаадаг гэсэн хэрнээ маш удаан. Тэгэхээр тэгэл одоо нэг янз бүрийн юмудаа ачаал явна шүү дээ. Тэгэл явж байгаа л нэг хөрлөөгөө хараад тэгээд өхөр нь явж лээдэг. Тэгэхээр хойш харахад нөгөөх нь явж одоо байж лээдэг. Нягцаа нь хороосон юм багтай гэсээр нь хөдөлж лээдэг. Яг тийм зүйл байдаг учраас одоо амьдрал ч гэсэн ер нь тийм баг айжмаар баяждаг. Ямар ч гэсэн өхрийн ордны хүнтэй бол ер нь баяжсан батараны гэхдээ жах удна. Жах удах шүү. Нэг байхад бол. Тэгээд одоо тийм хүнийг тэгээд шавдуулаад хурдлуулах гэх юм болгол хэрэггүй. Ер нь өөрөөрөө л хурдаараа л явж байгаа юм байгаа юм. Тэгээд бас айгүй тийм бодит орд юм да. Баг хэмиг сайхан бодиттой ярьдаг амар тийм үлгэрээ төлөх юм яах айгүй багтай. За харин одоо ихтэй ийм хүмүүсийн жоохон бас одоо сул талыг ярина. Жоохон одоо хүний мөн жоохон дурлнаа. Шинжлэл жоохон дургу, өөрчлөлтөөс жоохон айдаг. Бас ер нь нэг баллаа зүйлж байгаа өөрийгөө золиослох гэдэг юм. Миний бас мэддэг таньдаг өхрийн ордныхан болж ер нь тийм гэр бүлийнхээ төлөө хамаг юмаа ингээд золчих гэдэг. Гэр бүлийнхээ төлөө хамаг юмаа ингээд хайчих га. За миний хүүхэд чинь миний ихнэр гоё байвал би яах вэ гэхээр байдаг учраас бас өөрийгөө бас анхаарах хэрэгтэй байдаг шүү. Энд чинь одоо амьдралын сүүлийн үед нэгсэндээ бусдыг дурсах биш өөрийгөө дурсах ёстой учраас бас тэр төлөв аюулсаа анхаарч байгаа гэдэг юм байгаа юм. Тэгээд бас нэг балаа юм гэвэл тэгээд дөрмийн дагуу юу яах вэ жоохон өөрийгөө бас дахиад залчих гэдэг. Тэр нь одоо ямарваа нэг ажил төрөлч ямарваа нэг чухал зүйл төр өөрөө ороход одоо би бүтээ би ганцаараа одоо ажлын одоо хатуу хөтөөг нь туулъя та нар амарчээ гэдэг. Үр дүнд нь яах вэ гэхээр тэгэл жоохон нуруу муутай хамблан болно даа. Амьдралын хатуу хөтөөг туулсаар байгаа нуруу нүглөө гэдэг. Эсвэл биеийнхээ мудлаа гэдэг. Тэгчгээд гэдэг учраас ер нь бас өхрийн ордны хүн та бас сепарант талын хүн та жоохон бодолтой бай. Бас заавал хүний төлөө гэхгүй бас хүнээр хийх юм хийлгэжээ. Давхар өөрийгөө маш сайн бодчихъя. Тэр төлөв анхаарах хэрэгтэй байдаг юм. За тэгээд өхрийн ордны хүмүүст маань одоо анхаарах зүйл гэвэл одоо юм байдгийг амрах өдөр өөртөө тогтмол гарга. Зүгээр нэг амарна гэхээр тийм уцаа баажаас юм биш. Яг зүрх сэтгэл чин сэтгэлээсээ бас аавруулаас бухнаас сайхан тийм эдгэдэг амардаг тийм талын имийг өөрөөтөө маш сайн суулгах хэрэгтэй юм байт юм шүү гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо өөртөө болон одоо юу яадаг бас шин урд чадварыг сураад ер нь нэг юм жоохон тийм уян хатан байгаад би бол ингээд одоо энийгээ сурцсан энийгээр л амьдрэх гэхгүйгээр харин бас өөр үйлчлэх юм байна. Өөр яаж болох юм гээд тэр төлөвийг маш сайн анхаарч байх хэрэгтэй байд юм шүү. Тэгэд өөртөө бас өөрийгөө маш сайн хайрлаж байгаарай гэж л одоо энэ хөтөлбөр гарч иж байгаа юм а. Яагаад гэвэл хамбламж бай, зоосын хатанч бай одоо аль нь бусдад аягүй өгдөг. Зурд өөртөө баг одоо тэм зөрлөдөг хөзөр юм шүү. За харин одоо өхрийн орд нь юм байт юм байна. Одоо ихрийн орд руугаа орцгоё.
За 3 дахь өдөр маань одоо эхрийн ордыг илэрхийлэх өдөр маань одоо дурлагсад буюу одоо lovers хайрын өдөр. Тэгээд нэмээд сэлэмний боол. За юу гэдэм юм аа? Энэ бол нэгсэндээ сонголтын хаалга ба оюун ухааны залуу оюун ухааны элчийн одоо нийлмэл одоо дүр төрх нь одоо бодит дүр нь одоо эхрийн орд болт юм байна. За тайлбарлуулаарай. Нэгсэндээ юу гэдэг? Эхрийн орд бол хоёрын хооронд байдаг. Нэгсэндээ ингээл харилцаа, сонголт, олон ингээ санаа, олон зүйлийг ингээ бодоо те. За бодъё л да одоо ингээд олон юмыг зэрэгцүүлэхээр хоёрдмол байгаад байдаг. Яг тэр одоо хоёрдмол зан чанар бол одоо нэгсэндээ маскулин болон фемин гэдэг шиг эсвэл одоо хит их хүчтэй байж байгаа зарим давхсан тайван бодох юм уу те. Яг ийм нэг жоохон эсрэг тесрийн төхөл байдаг учраас одоо тэрэн дээр ийм бас хайрын одоо дурслагсад гэдэг үгээр орж ирж байгаа юм. За тэрэн дээр нэмээд бас яг үнэхээр эхрийн ордыг тийм орон гарan гэж бас бодож болохгүй мэдээж суурьндаа жоох юм байгаа ч гэсэн одоо сэлэмний боол буюу сэлэмний элч шин мэдлэгийг ерөн хай нэг ингээ юм хийж байгаа тэрэндээ маш сайн орж чаддаг. Тэгээд илүү тийм логикод дагдаг төрлийн одоо хүмүүс л байт юм байгаамаа. Маш одоо оюун ухаан, хурц, ухаалаг, толгой сайтай. Тэгээ юмыг бас сайн хурдан суралцдаг, харилцааны одоо бас хүмүүстэй сайхан учир зөв маш сайн олдохлоо бараг зөв авиас тэгээд дүүжих болох юм байгаа юм. Тэгээд олон ажлыг мэдээж одоо эхрийн орд учраас одоо хоёр хүний энерги гэсэн олон зүйлийг зэрэгцүүлээд ингэ хийгээд явж чадвартай. Зарим хүмүүс зүгээр одоо нэг юмаа зүгээр хийгээ явах нь л бар байдаг бол эхрийн орд бүр амар олон юм зэрсүүлээд тус тас гэд ингээд л явж чадвартай байдаг юм байгаа юм шүү. Одоо дашрамд дуртахад хүн болгонд одоо юу гэдгийг зарим нь бол нэг юмаа маш сайн хийдэг. Зарим нь бол олон юм зэрсүүлж хийдэг. Зарим нь нэг юмаа ч хийж чадахгүй одоо хүмүүс нь маш сайн ярилцах юм байдаг юм. Нэгэсэндээ хүнийг тэнэг гэж бодох эсвэл өөрийгөө ухаантай гэж бодохын оронд юу яцгаарай. Энэ нэг юм ухаарах юм байдаг юм аа. Хүн болгон өөрийнхөө давуу болон сул талыг мэдээд явах хэрэгтэй байгаа юм. За учиргүй одоо тийм Африкийн ч гэдэг юм уу амар тийм хурдан гүйдэг эсвэл 30 км ингээд 50 гүйдэг хүмүүсийг одоо бокс руу явуулж болохгүй ч тийм. Яг тэр шиг зүйл бол одоо бас эхрийн орд бай, эсвэл өхрийн орд бай, эсвэл өөрөөр ордууд төр гарч идэг юм байна шүү. За буцаа хөзөрлөөгөө ороход бол энэ төрлийн хүмүүсүүд ийм байдгийг. Нэг талаас одоо эхрийн ордны одоо юу бол хүмүүс бол маш гоё тийм сэтгэл татам байдаг. Ухаалаг, ярилцтай, сонирхолтой, тэгээд ер нь ийм өөр гэсэн тийм харизмтай бусдын сайхан сэтгэл татдаг ч гэсэн баг зэргийн жоохон тогтвортой байдал тал дээр бол асуудалтай байдаг. Яг хуу тэглээгээд одоо тийм хүнийг хуураад явна гэсэн үг биш шүү. Одоо намайг одоо оюутан байхад манай ангид одоо нэг эхрийн орд нэг охин байсан. За ёстой амар удаан хүлээсээр байгаад найзлалтаа суугаад одоо гадаад алиланд сурдаг. Нэг сурдаг. Одоо найзлал нь. Тэгэл тэрнтэйгээс удаан хүлээсээр байгаа тэр нийлсэндээ. Тэгээ одоо аюул сайн хазарлаа гэдгийг. Нэгсэндээ тогтвортой зүйлээ бол бас олтлол зөндөө юм болдог. Нэг тогтвортой зүйл байж болох юм олчвол үнэхээр тэрний тогтвортой байж чаддаг. Гэтэ жоохон суурьндаа бол баг зөв тийм холбиромтгой хүмүүс юм шүү гэж л одоо энэ дээр одоо гарч идэг юм байнамаа. Тэр дээр бол нэг тийм анхаарах зүйл бол одоо бас бодох хэрэгтэй юм байна. Гэтэ ажил төрөл тал дээр бол одоо юу гэдгийг маркетинг ч гэдэг юм уу, бичиг хэрэглэж юм одоо тийм нэгэсэндээ илүү тийм нарийн мэдрэмжлог шаардсан юмуд бол маш сайн байдаг. Тэгээд одоо нэгэнт олон зүйлийг зэрэг хийж чаддаг хүн юу гэдэг юм аа. Фриланс юмуд тийм олон юмыг зэрэгцүүлж чаддаг. Одоо юу яа л та нэг газар одоо яг байж болно л доо. Нэг газар ингээд сарын цалин аваад явахаас илүү зарим тохиолдолд одоо олон газраас тийм одоо ажил аваад тэрийгээ дуусгаад ажил аваад тэрийгээ дуусгаад явдаг байвал бараг заримдаа бараг тохирд юм да. Лог сайтай, хурц ухаантай тэгээд олон зэрэгцүүлж чаддаг төрлийн хүнд бол энэ ажил нэг талаас яг зөгтгий. Тэгвэл бас мэдээж
одоо бас олон нэг юмдаа аюул сайн ажилладаг бас ихрээ бол байлгүй л яг хөө тэр талаар бол бодох зүйлтэй байгаа юм. За харин суул тал нь юу юм бэ? Одоо жоохон хүм болно. Хит их одоо логик талтай одоо суур хүний нэг суул тал үүдгийг хит их юм бодоод тэгээ нөгөө дуусна нь өөрөө гоёраад сэтгэлэн төгсчдөг. Одоо үүдг чинь зүгээр ингээл юу яа л та мэдээж за хүнд бас алдна. За тэгмүүд жирийн юм бол ингээ заагалж та даа гэдэг бодоход одоо мэл хүн бол алдчихлаа. Тэгээ бус хүмүүс нь юу гэж бодож байгаа бол амьдрал дээр явах байсан бол тэгээ ямар хоо одоо тийм ял болно хожиж хүмүүс бол одоо үүлийн өөр нь яа юм бол ч юм уу айгүй тийм хэтрүүлж бодоход байдаг. Тэгээ яг хөтэ үр дүн нь байхгүй штэ хөрхий одоо ингээл хэтрүүлж бодсоор байгаа бас жоохон нүүр мөр хурдан өрчөөн шүү. Тэгээд бас хурдан хөгшрөн шүү. Тэгэхээр бас тэр талаар анхаараарай. За тэгээд юу яадаг? Гэхдээ бас одоо анхаарал нэг юм дээр төвлөрөх бас жоохон муу. Одоо үгдгийн нэг талын юмыг бол одоо жоохон өнгөцгөн юм хийгээд жоохон хайндах юм уу бас жоохон байх гэдгийг. Одоо ингээл нэг юм хийж байгаа л ингээл за өөр юм хий сонирхол нь хурдан буурдаг юм уу эсвэл одоо юм хийж байгаа л анхаарал нь царилж жоохон алддаг ч юм уу те. Том суурьтай зүйлсүүдээр аюул дайжгүй байдаг. Гэхдээ жирсэж юм дээр анхаарал нь царилсалаад бас жоохон тийм паагтлахуйц үйлч болдго юм байна. Тэгэхээр хамгийн чухал одоо бас суултал гэвэл олон сонголтын дунд эхрээ ордныхан одоо юу ядгүй. Яг нэг имийг сонгоод тусаас гэж болж чаддгүй. Одоо хүмүүс юу яадаг юм аа? Одоо жирийн хүн бол бус ордныхон ч бол ингээд нэг олон сонголтондаа за нэгийг сонгоё болдгоо тэгээ явдаг бол эхрээ орд бол жоохон гацгаад тэрэн дээр айлнтай ч юм байж болох юм, энэчтэй ч юм байна гэх яг тийм салан байгаа шүү гэж болчих гэдэг юм болохоор тэр талаар анхааруулж байгаа шүү. За тэгээд эхрээ ордны хүмүүс зөвлөхөд бол юу яах вэ? Нэг зүйл дээр яг чухал гэж үзсэн зүйл дээр бол өстэй маш сайн нэг сар өстэй байнга төлөв заяа. Тэгчээж одоо яг тийм гараас ч гоё үр дүн гарна. Тэгэхгүй бол эхрээ ордных нь яг чухал зүйл дээр төвлөрөх хэрэгтэй гэж мэдгэх нь яг тийм бодит байдлын шийдвэр байдгүй. Одоо нөгөө нэг юм архиуд хүмүүс архимуу гэсээр л угаалдаг штеп. Эсвэл бас яг гарч чаддгүй адилхан. Яг тийм зүйл одоо эхрээ ордны төвлөрлөлөөр байдаг гэсэн үг заяа. За тэгээд стрессээ одоо бас анхаарах ёстой. Тэгээд мэдээллийн одоо өөр төр чинь нэгсэн юм байгаа юм. Стрессээ их авч байгаа бол зөвхөн гаргаж сурах хэрэгтэй. Эрүүлэр. Ташрамд орцод ингээ байнга стресс хэцүү байгаа бол ойролцоол авсан нэрлэлүүд үзэр ямар ч зэрэгтэй шүү. За тэгээд мэдээллийн хэрэгцээ ер нь жоохон одоо өөр чи ингээд их одоо тийм сошиал янз бүрийн их мэдээлэл орж иж аваад өөртөө жоохон тийм амрааж толгой их ажиллах тусам яг энэ хүн ятардаг шүү, хурд төгшөрдөг шүү заяа. За харин одоо 4 дахь өдөр буюу механий ордон дээр одоо юу гэж гарч ирсэн байна? Одоо харцгаая. За мэлхийн ордыг одоо илэрхийлэх хөтзөр маань юу гэдэг юм морин тэрэгтэн ба аягны боол буюу аягны илч. За одоо юу шүү дээ? Ерөнхий утгаар одоо харуул морин тэрэгтэн маань өөрөө тийм зоригтой одоо зорилго нь ямар нэг юм одоо бүтээхин төлөө явж байгаа дайчин аягны боол буюу аягны илч маань одоо ер нь тийм гоё зөөлөн халуун дулаан орчил илэрхийлдэг. Гэхдээ бас залуу сүнсийг хэлдэг юм байна. За энэ одоо юм ийм харуул одоо нэгдүгürt мэлхийний ордныхан бол одоо морин тэрэгтэн ба аягны одоо боолын нөлөөгөөр зүүн совин одоо аюу сайн мэдэрдэг юмыг хардаг бас нэг юм одоо хин үнэн яриад хин удлаа яриад нэг бас хин одоо юу нийтлөө яг яахыг гэдэг тийм гадарлаж мэдэрдэг тийм төрлийн хүмүүс байгаа юм. Энэ бол нэг талаас бол одоо юу гэх юм бусдад бас одоо бусад ордуудыг бодвол мэлхийн ордныхан илүү тийм зүүн совингоо хөгжүүлэх тийм юмнууд арай тийм өндөр байдаг гэсэн үг нэгт. За хоёрдугаарт бас эдгээрч салин гэх юм уу да. Одоо ер нь юу шүү дээ аягны талынх учраас илүү тийм зүрхсэл тадлууга юмнууд бол их сайн явдаг. Аюу тийм гоё эдгээ, зүрхслээ сайхан бусдыг эдгээдэг, юмыг сайхан ингээд гоё болно шүү дээ. Бүтээсээр аюус гоё тийм гоё эерэг гэж байна шүү дээ. За тэгээд цаашдаа ер нь одоо их тийм гэр бүлс, одоо тийм одоо жоохон фемин талтай гэх нь хайшаа. Нэгсэндээ
гэр бүл рүүгээ ер нь номер 1 гэр бүл ээлнэр тамир тавь ер нь гэхдээ гэр бүл гэхээр тийм одоо эхнэр ч юм уу нөхөр хүүхэд биш хажуугаар нь одоо гэр бүлд ордог одоо хүмүүс найз нөхөд ахартуу амар халаацсан тэдэндээ бол жиггэн номер 1 үнч тийм одоо гоё хүмүүс л байдаг юм аа нэгт нэг ч жоо. Тэгээд одоо дотоод хүчний гэж юм байгаа. Бараг худалчинд айгүй шат барагч угаасаа ер нь шадруу. Одоо яг зүрхсэлтэй энийг бол хийнэ л гэсэн бол маш сайн хийж гардаг, юмыг дуусгадаг. Тийм төрлийн хүмүүс байдаг. Одоо бас нэг талаасаа үнэхээр тийм магтууч нөгөө талаас бол бас яа ёстой амар толгойд одоо зүрхсэлтэй хүмүүс маа гэж бодогдол авдаг хүмүүс бол одоо мэтхийн ордны хүмүүс байд юм аа. Тэгэхдээ одоо бас анхааруулсан хэдэн зүйл гэвэл одоо за яг хэлээ харилцаа бол одоо тийм юу гэдэг хамгаалдаг халамжилдаг ер нь хүн зөрчлөө сайхан зориулыг болгоё бүтээгээд. Гэхдээ эндээ мэдээж одоо юу гэдгийг за юу яа л та. Их мэлхийний ордны хүн надаа ингээд бүр амар намаа ингээд амар гой хайрлал халамжлах гой байр гэж бодъё. Гэтэл би тэр хүн зөрөө тэр хүнд одоо тийм сэтгэлийн одоо гарахгүй бол тэр хүн буруугаар ойлгодог. Энэ хүн одоо муу юм байна. Эсвэл надад дургуйч мэдчих тийм жоо ойлгох гэдэг. Нэгсэндээ мэдрэмжээ дагдаг учраас одоо бас нөгөө талын хүнийг ойлгохыг хичээдэг хэрнээ бас хүн тусалсан бол зөв тэр хэмжээнд бас орж ирэх хэрэгтэй гэдэг ч юм уу жоохон тийм. Тэрэндээ бас харамсдаг ч юм уу жоохон нэг юм мэдрэмж тал дээр жоохон үйл ажиллагааны зүйл жоохон гарахаа гэдгийг. Одоо тэгээд бас жоохон мэдрэмжэндээ аягүй гүн ордог учраас одоо гүн дурлах гэдэг гүн одоо хүний жоохон үзий ядах ч юм уу те хайрлах үзий ядах хоёр бол амар гүн болох гэдэг. За тэгээд цаашаага одоо үед чи хүнийг аюу тийм өндөрөө үнэлдэг ч юм уу хэд мэдрэмжэндээ автаад ямар нэг зүйл одоо зүйлсэн шүү тийм логикийн дагуу гэхээс тухайн үед санагдсан зүйл тухайн үед тийм хайрч тийм үзий ядч юм уу тийм зүйлсээр мэдрэмжэндээ одоо тийм шийдвэр гаргахад нөлөөлөх гэдэг нь энэ бас жоохон анхааруулж тийм байт юм шүү. Тэгэхдээ мэлхийний ордны хүн бол үнэхээр гоё тийм сайхан сэтгэлтэй хайртай тийм бас ухаалаг. Энд чинь юу ч тийм морин тэрэгтэй гэдэг чинь одоо энэ спикс чинь ер нь бол 10-аас 9 байгаа гэдэг шүү үзэр байхгүй юу. Гэтэ одоо ийм тэр нэг гэдэг зүйлийн учрыг олох хэрэгтэй гэдэг. Нэгсэндээ яг энэний учрыг зөвхөн ол гэвэл бас толгой маш сайн ажилдаг. Яг гоо зүрх сэтгэлээр дагдаг төрлийн хүн гэхдээ толгой маш сайн ажилдаг. Одоо их тийм сонирхолтой хүн байт юм аа. Мэлхийний ордынхан заяа. За тэгээд одоо ажил төрлийн тал дээр бол ер нь нэг юм нэг бол амар тийм урлагийн хүн болно. За эсвэл юу тийм одоо ангаахч гэдэг юм уу, эмчч гэдэг юм уу, ер нь тийм эсвэл сэтгэл зүйч гэдэг юм уу. Нэгсэндээ дэлхийн хүний сайн сайхны төлөө гэсэн төрлийн хүмүүс бол мэлхий ордныхан байдаг. Яг мэдээж тийм ганц хоёр юм байгаа ч гэсэн ер нь тийм хүмүүсийн сайн сайхны төлөө бас нэг тийм хүний муулчихгүй, яачихгүй, айтайхан байж гэсэн хүмүүс бол мэлхий орд бол одоо байдаг юм байгаа юм. Тэгээд нэгсэндээ мэлхийний ордныхан тул хүнтэй ажиллах, хүмүүстэй хамтрах, хүн дээр ажиллах тийм ажлууд маш сайн зохидог учраас одоо мэлхийний ордны хүн энийг сонсож байгаа бол нэг тийм зожигөрсөн, нэг тийм одоо уулын хурд суусан тийм офис нэг тийм эсвэл цэхэд суусан тийм ажил бол өөр чинь нэг тийм бас баг зогцно гэдгийг анхаарах хэрэгтэй байгаамаа. За тэгээд сүүлд нь хэлэхэд одоо сүүлд нь яг хэдийн юм анхаарай. Нэгдүгээр одоо мэлхийний ордны одоо бас парозрын юмд орсон сул тал нь гэвэл одоо жоохон амархан гомдох гэдэг. За энийг бас сая хэлчихсэн. За тэгтээ нэг юм гэвэл одоо гэдгийг хатуу шийдвэр гаргах гэж уддаг. За үнэхээр хүн өөр чинь дагсаад байна те. Бас л майлаа тэнхтүүлээд байна. Гэтэл энэ дээр яг өөрийгөө хамгаалах, өөр дээр тийм чухал стандарт хамгаалах тал дээр жоох муу. Ер нь нэг тийм бас бүтггүй хүмүүсээ жоохон нүүр тулах тал дээр төвхтэй байдаг учраас юу яах ёстой юм шүү. Анхааруулж хэдэн зүйл гэвэл ер нь яг нүүр тулах зүйлээр нүүр тулгах ёстой. Заавал тийм зөөлөд яадах шаардлагагүй. Эсвэл тийм нүүр тулах хүнтэй байдаг ч юм уу. Тэр талаа арга нь олох ёстой байдаг шүү. За тэгээ юу яадаг одоо гэдгийг мэдрэмжээ дагдаг учраас яалчгүй одоо өөрийн чинь бас бодолтой байх ёстой. Хашир байх ёстой.
энэ хүн намайг дагстай нь эсвэл үнэн байна гэдгийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр мэдж байгаа нөхцөлтэй бол одоо тийм шийдвэрийг гаргах хэрэгтэй, шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Үгүй бол тэгж гаргахад туслах хүнтэй одоо ойрхон байх хэрэгтэй байдаг юм шүү. За тэгээд одоо зөвлөж байгаа зөвлөмж гэвэл ийм байгаамаа. Яг сэтгэлдээ юу мэдж байгаа гэдгийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол мэхний орны жоон гүрэхэд идэг. Токсик хүнтэй ч юм уу эсвэл токсик ажил харилцаж юм уу эсвэл ямар нэг тийм хортой үйл явдалтай нөхцөлд хүн гүрэхэд байх магадлалтай учраас яг энийгээ тийм гаргаж иж та яг өөрөө шийдвэр гаргана. Үгүй бол одоо оюун санамж чинь байгаа гэвэл байгаа л гэхгүй юу. За тэгээд одоо яг мэдрэмжэн дээр биш юм яг бодитын фактор, бодит нөлөөллүүд, бодитын үйл явдлуудад харуулсан юм шийдвэр гаргах хэрэгтэй. Өгөөдөө тийм одоо хүмүүстэй харьцдаг байх хэрэгтэй. За өтгөө тийм хүн олдохгүй байгаа бол одоо та бүхэн надар хөзрөө зөвшөөрөх бас болох юм байна шүү. За тэгээд сүүлд нь гэвэл юу яаж байгаарэ? Энергийн хамгаалалт тогтмол хийжээ. Тэгэхгүй бол өөрөлд чинь сайн хүн ч орж ирнэ, муу хүн ч орж ирнэ, ашиглаж ч орж ирэх учраас энэ талаар аюул тийм яддаг юм байна та өөрөө. Тэгэхээр тэр талын удаа сайн анхаараа зас ингэхий тгий гэдэг юм маш сайн мэддэг бай. Давхар өөрийнхөө энерги хамгаал сахиус зүг тэгэхээр болохгүй бол гэхэл энерги зэрэг таас юм хэрлээд үзээрэй. За тэгээд одоо мэлхийний орднэр бол одоо ийм байна. За дараачийн орд буюу одоо арслангийн орднэр юу гэж хэлсэн бэ? Одоо харцгаая. За арслангийн ордыг одоо илэрхийлэх хөзөр маань за эхнийх нь бол одоо хүрж тэгээд тэрэнд нэмээд одоо савааны хаан. За нэг өсөндөө одоо их гоё хөзөр гэх юм хүчний сахиусны тэнгэр одоо тийм юу л бол одоо юу нураах тийм эрч хүч тамиртай ингээд чадвар нь байдаг. Тэрэн дээр маш гоё тийм харизмтай одоо нэг юм ах нар өгдөг штэ. Амар тийм харизмтай ингээд нэг юм өөрийгөө аваа гарчдаг. Тэгэхээр амар тийм бас толгой ажиллах нөхөр үгүй гэсэн тийм одоо тийм босыг өөрөө тийм давч чадвартай гоё ах нар өгдөг штэ. Жохон тийм төрлийн хүмүүсүүд арслангийн ордол байт юм аа. Нэг өсөндөө юу байдаг? Одоо яг тийм нэг төрлийн лидерийн одоо юутай чадвартай лидерийг харж бас зарим тохиолдолд тийм буруутгах юм бол аюу багтай байдаг. Урам сайхан өгдөг, манлайлдаг. Тэгээд одоо ер нь хүмүүсийн нийтлүү сайхан чиглүүлээ болгоё бүтээе гэдэг яг нэг юм амьдралын сайн сайн мэдэрсэн. Тэгээд заавал бас тийм хүнийг одоо тийм гойдж одоо тийм барих биш илүү тийм аргадж юм уу ухаарлаар тийм зөөлөн хүчний болгоёг маш сайн ашиглаж чаддаг төрлийн хүмүүс бол одоо арслангийн орд байдаг. Тэгээд дээр нь хардаа хүчний өдрийг сайн ажиглавал одоо нэг амар том битэй арслан нэг жижиг юм ихтэй одоо юу гэсэн ноод амаа ангац нөөхөн тэгэл аман дээр нь барьчихсан нэ тоохгүй гоц одоо нэгэн ч хазна гэсэн бодлоо нөөхөн ч гэсэн нэг тийм хадчих болов гэсэн тийм айдас бол алга байгаа байхгүй юу. Тэгэхээр илүү тийм зөөлөн хүчний юм болгоё бүтээхтэй тийм зөөлөн хэрэг хүчтэй тавтагтай зүйлсийг одоо энэ арслангийн ордны хүн хийх юм байнамаа. За ийм хүмүүсийн давуу тал бол юу гэдэг? Идэвхтэй ер нь их тийм гоё тийм бүтээлч дайчин юм тийм бас гараасаа ихтайхан юм гаргах чи болгох чи бүтээч гэж их сайн явждаг. Тэгээд дээр нь одоо ямар нэг ингээд төсөж гэдэг юм ямар нэг ажлыг бол ер нь эцсийн үзье бас одоо сайхан өдрөдөө сайн чиглүүлээ явчих эмх цогцолд цаг оруулчих гэдэг тийм төрлийн хүмүүс байдаг. Ер нь арслангийн ордныхан бол нэг талаас бас их гоё тийм эмх цэцтэй эмх бас тийм болгоё бүтээ гэдэг тийм төрлийн хүмүүс байд юм аа. Тэгээ юу яадаг? Харилт ийм арслангийн ордныхан бол ус хүмүүс харилцаатай бол нэг талаас их гоё тийм халуухан тэгээ тууштай ер нь юмний эцсийн үзье гэдэг тийм хоёрын хооронд зөвлөлд нэг тийм арслангийнхан бол одоо бас гэдгийгээ тийм тэнцэн гарахгүй нөгөө талаас жоохон эготой шүү арслангийн ордныхан бол ер нь би л айтайхан байгаа учраас баг монголоор өдөртөө айтайхан байгаа гэдэг ч юм уу те жоохон тийм тийм эготой юм ярьж болохоос биш ууган бол гайгүй юмсэ. Тэгээд нэг юм яриан лайтай хэрнээ аюу тийм суурь систем үүсдэг шүү дээ. Тийм төрлийн хүмүүс байт юм шүү. Тэгээд ажил төрөл тал дээр бол мэдээж жоохон тийм одоо ер нь бол нэг тийм бас удирдлагын албачлал аюу дайжгүй. Гэхдээ одоо тийм урлаг, бизнес, тийм спорт гэх юм уу. Нэгс нь тийм чандас шаардсан одоо тийм ажлын юмнууд бол өөрт нь хүмүүс маш сайн одоо зөгт юм байгаамаа.
За тэгтээ одоо юу яана? Одоо бас баахан хүнийг бас сайхан магтчлаа. Тэгтээ одоо жоохон муулнаа. Ийм Арслангийн орныхоо сул тал нь юу гэдэг. Тэгэхээр ер нь жоохон эго хит томроод түүсэн ч одоо тэгэл би бажид баг Монгол руу барал дэлхийн иргэд байгаа ухаан эсвэл Монгол өдрийн өдөртөө одоо ч юм уу жоохон тийм тал юм жоохон байгаад гисэн хэрнээ шүүмжлэл аяга эмзэг. Бусдгмыг л шүмжлээ чи юм бэ чи тийм бараг чамаас л монголоор хөгжих гоо гэсгээд юм ярьдаг хэрнээ зөрөөд өөрийг нь шүмжлээд чадвал чамаас л монголоор хөгжих гоо ч юм уу тийм ярьчмууд тэрэндээ амар эмзэг. Тэгээд өөрийгөө хамгаална өөрийгөө жоохон өмөөрнө шүмжлэл жоохон тийм эмзэг дэлбэр гэж байдаг юм шиг нэгт. За тэгээд ер нь бас тэгээд мэдээж Арслангийн ард Аадны хаан Арслан яадаг үлээ өөрийнхөө одоо домен буюу өөрийнхөө тийм хэсэг тойргийг хянах гэдэг. Жоохон нэг тийм диктатурны юм бас байх гэдэг юм. Бас одоо нэг юм судалгаа байт юм билээ. Арслангийн ордны тийм төрсөн диктатурууд бас овоо байт юм билээ шүү. Яг тэрнтэй адилхан таны талыг жоохон тийм диктатурт гайдаадаг бас жоохон тийм дарамтлал гайдаадаг тийм төрлийн юм бас жоохон бас байгаа юм шүү гэдгийг одоо ажиглах ёстой юм байгаамаа. За тэгээд сүүлд нь одоо юу зөвлөсөн байна гэхээр одоо юу яадаг шүүмжлэлийг нэгдүгээр ер нь жоохон бас ухаарж явах хэрэгтэй. Энэ Арслангийн ордны хүмүүс бол одоо үнэхээр хүмүүс чамд дарамжлаад байна уу? Эсвэл яг үнэхээр тийм шүүмжлэлтүүд байна гэдгийг бол мэддэг байхсан нэгт. Хоёрт гэвэл юу яах вэ? Одоо гэдгүүлээ амар тийм дайчин ингээл зүтгээл бас бие хаагаас жоохон бодож явах хэрэгтэй шүү. За яг сүүлийнх нь гэвэл юм байгаа юм. Ер нь бол одоо хит бас нэг тийм омогрохож дайраж нэг тийм Арслангийн тийм худлаа өнөмн сүр дөөрлөө нэг тийм харагдуулах шаардлага байхгүй. Ер нь зөөлөн хүчээр юм сайхан үзэж явах хэрэгтэй. Хит байх тийм юмд уурлаад, уцаарлаад би номер 1 ч тийм эсвэл чи номер 2 ч тийм нэг тийм худлаа өнөө эгогоо нэг тийм тэжээхэд байх шаардлагагүй юм шүү гэдгийг одоо бас таавал хэлж байгаа юм аа. За тэгээд сүүлд нь ингээ хэлэхэд Арслангийн одоо нэг талаас аюу тийм балаа юм шиг ирнэ аюу тийм үрдэн хүмүүсдэг юм. Одоо хайрн гаднаа одоо хайрн дотроо хална гаднаа тийм төрлийн хүмүүс гэдэг маш сайн хүмүүс байдаг. Тэгэхээр тэр талын жоохон эго мэг яадаг юм анхаарчаад бас би хаа дээр анхаарчих тул аюу дажгүй хүмүүс сайхан болт юм аа. За харин одоо охины ордон дээр ямар хөөзөр гарсан байна харцгаая. За охины ордны одоо илэрхийлэх 2 хөдөр маань том аркан нь одоо Хермет буюу Даянч, бага аркан нь одоо Зоосны хаан. За юу яана? Нэг өсөндөө энэ бол нэгдүгээр ер нь нэг тийм байнгын дотоод эрэл тийм нийлэл одоо ер нь нэг тийм гоё боддог. Тэрэн дээр нэмээд одоо шаргуу ажилтай, тууштай ер нь бол юмээ сайн бүтээ гэдэг. Нэг талаас бол яг өөрөөртөө жаа ядаргатай боловч нөгөө талаас 12 ордонд уг нь бол хамгийн тийм тууштай юмны эцэг үсэг төрлийн хүмүүс байдгийг. За нэг өсөндөө жаа нэрвжлж ярихад бол Хермет бол юу яадаг? Дотоод эрэл минь би яг юу вэ? Яг би яг яадаг вэ? Би одоо энэ дэлхийд яах ирсэн гэх аюу тийм боддог. Яг тэр үннээ л хайгаа явж байгаа. Гэхдээ тийм байнгын бодол хөвчөд төрлийн юм биш. Одоо нэг юм оногод ихгүй юу? Философч хүнийг ингээд гэрийнх нь ингээ аль хийгэж гисэн маа. Гэсэн мань хүн яагаа хичээд тэгээд тагсцсан байгаа байхгүй. Нэг тийм тэнийг бол биш гэсэн одоо тийм амьдралын их юм бодгон хажуугаар одоо бас амьдралаа бас айтайхан авч явъя. Болгоё бүтээ маш сайхан тийм гоё тууштай бай. Одоо яг юмны гоё ард нь гараа те. Тэгээд сайхан бас санхүүл айтайхан байх. Тийм төрлийг одоо хүмүүс байдаг юм шүү. За тэгээ энэ хүмүүсийн давуу тал бол одоо нэг талаас бол маш найдвартай. Үнэхээр тийм ихтгэл даах үз, давхар хариуцлагатай. Тэд маш сайн толгой ажилладаг учраас тийм хүн анализ хийдэг. Одоо гэдгийг Даянч одоо илэрхийлэлд гарч байгаа байхгүй юу? Даянч юу гэдгийг бодоос өөр бодох юм байхгүй шүү дээ. Яг тэр шиг маш сайн анализ хийдэг, маш сайн юм бодож түндэг. Тэгээд жижиг сэжиг одоо тийм деталийг хардаг. Яг уу дашрам дуртахад бол миний анзаарснаар бол охины ордныхан бол одоо эсвэл мэрэгжлийн хяналт гэдэг бол мэрэгжлийн хяналт ажилладаг тийм охины ордны хүн бол аюу тийм дайтай байхаа. Өстө бүх нэг жижиг деталийг хараа салах гомор.
Наа чи одоо тийм нэг ярьсан ороо. Наа чи нэг тогоогоод дуугацсан байж тээ. Эсвэл одоо тийм наа чи ийм явж идэм гэж тэгэл. Нэг тийм төлийн хүн байх байсан байж магадгүй би бол боддгийг. Тэгтээ бас одоо тийм ням бай, төгс хийх хүсэлтэй, жоохон тийм төгсөд тийм жоохон өвсөдөд жоохон ажиглагдах гэдэг байдаг. Тэгтээ одоо тийм буруудлаасаа бол энийг сайнлан сөвжиж чадвал маш тийм гоё төрлийн чадвар бол гарч иж байгаа юм аа. За тэгээ ийм төрлийн хүмүүс бол одоо харилцаанд одоо тийм туушлагатай, тууштай, бас одоо тийм хит мэдрэмжэндээ одоо биш илүү тийм логик хардаг. За ер нь бит хоёрын харилцаа юу болж нь юу болохгүй нь яавал тэр хэвдлээ хардаг тийм төрлийн хүмүүс бол байдаг. Гэхдээ мэдээж энэ дээрээ бас мэдрэмж орж ирдэг. Учираас жоохон тийм тогтворгүй байх жолох нь бол байгаа. Одоо нэгсэндээ юу яадаг одоо гэдгийг яг амнаас гарч байгаа зүйл зүрх сэтгэл үйлдэл гож байгаа зүрхээ ийм төрлийн хүмүүс. Тийм учраас одоо юу гэдгийг яг энэ тал дээр яг нэг байна уу гэдгийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Нөгөө талаас бас жоохон амьдралдаа яг юу хүсэж байгаа гэдгээ тийм хэтрүүлж бодсоор байхад яг хамгийн чухал зүйлсээ бас жоохон мэдэхгүй байдаг ч юм. Эсвэл үл тодорхойлох гэдэг зүйл бол байдаг юм байна. Одоо нэг юу штэ нэг ухаарчд бүр амар сайн явдаг. Ухаардлаа бол жоохон явах гэдэг нэг тийм бүтэн хүмүүс байдаг штэ. Яг тийм төрлийн хүмүүс юм бол нэг тийм чухал одоо төлөөлөл нь бол охины орд юм аа. За тэгээ ийм хүмүүс бол одоо санхүүдэл дээр бол одоо за гоёор хэлвэл юу яадаг? Одоо шинжилгээ, дата, нэгтлэн бодлогын судалгааны юмд бол маш сайн явдаг. Муугар хэлвэл жоохон хүний бөхсөх талтай бол маш сайн хүмүүс. Яагаад гэвэл ер нь юмны тийм нарийн ширийн деталийг маш сайн хардаг. За муухайгаар бол жоохон харах гэдэг. Тийм учраас одоо гэдгийг яалчгүй зайшгүй харах хэрэгтэй шүү дээ шүү дээ. Одоо нисхийн шалгах ажиллан ч юм уу эсвэл мэргэжлэлтэй ажиллан ч юм уу тийм шинжээ дата нэгтлэн халын юм. За эсвэл одоо тийм эрүүл мэндийн ажилтан. За юу яая. Үнэхээр тийм лайтын хүмүүс байдаг ч гэсэн одоо бодлоо мессежлоор ч юм тан хийж байгаа хүн ч одоо тийм юмны хардаг хүн байх маш сайн байна. Тэрээс тийм яах вэ зүгээр гэсэн нэг тийм хайн гараар одоо тийм мессеж хэлбэл бас хэцүү ээ. Одоо ингэ мессеж хийх гэжсэн чинь нэслийн алга юмчны орж ирснэ. За яах вэ зөөр болон санаа зовлохгүй гэдэг хэцүү шүү дээ. Тэрний оронд яг ийм охины ордны хүн байвал заримдаа баг амардоо зүгээр. Ингээд ийм бүх юм нарийн шин детальны байлгаад байвал тэгээд эмчтэн ч амар мэдчихсэн өөр амар. Тэгэхээр тийм төрлийн мэргэжил өөр чинь одоо охины орны үзэл зөгт юм байгаа юм. За харин одоо ийм хүмүүсийн сул тал нь юу вэ? За ер нь жоохон тийм өөрийгөө болон бусдыг маш тийм шүүмжлэхэд байдаг. Шүүмжлэлийн жоохон юмуд нь их байдаг учраас тэр талаар өөрийгөө жоохон тийм анхаарч явах хэрэгтэй байгаа юм. Тэгээд жоохон тийм төвчээргүй жоохон тийм хүмүүсээ зөрчилдөд гэдэг нэг тийм том зургаар харсан хүмүүс байгаа шүү дээ. Ингээд явбал болох юм байна гэдэг. Жоохон өхрөө орч гэдэг юм уу тийм тайванлын хүмүүстэй жоохон тийм зөрчилдөд гэдэг учраас бас өөрийгөө анхааруулсан зүйл бол одоо байгаа юм. Тайвшруулах хэрэгтэй, суурнаа байх хэрэгтэй. Одоо юу ч нэг том зургаараа явъя гэвэл хол явъя гэвэл одоо олол явах зүйлийг бас бодож явах хэрэгтэй байна. За тэгээд жоохон тийм шин зүйлс яа гэдэг юм болгоомжтой байдаг. Яг бас тийм нэг итгэцэн юмд бол аюу тийм итгээд удаа явчих гэдэг учраас одоо яг тийм шин зүйл орж ирэх юм чинь эсвэл яг өөрийнх нь амьдралд нь одоо бат итгэлийг нь бас сүрүүлэх гэдэг жоох юм байдгийг. За тийм учраас одоо зөвлөмж нь юу вэ гэхээр одоо жоохон юу яа. Яг үнэхээр тийм юу биш бол мэрэгчлэн биш бол 80% байхад л хангалалаа гэж зарчмыг ер нь баш сайн баримтлах хэрэгтэй. Одоо надад нэг юм уншиж юм байдгийн. Хоёр зэргийн байдаг гинэ. Нэг нь болохоор бүр амар төгс байх гэж хичээдэг. Нөгөөх нь болохоор тийм за 80% байхад л ер нь хаваас гэсэн тийм байдаггүй юу. Тэгэхээр тэр цүүлд нь одоо төгс байлгана гэдэг одоо ангийн зэргийн ангийнх нь болохоор бүр амар тийм сэтгэлийн дарамтанд ороо мэдрэллийн ядаргаанд оршдог. Тэр 80% дажгүй гэсэн хүмүүс бол тэгээд айгүй сайхан тийм сэтгэлэн чамархан 50 явдаг тэг бүх юмаа сайн хийдэг. Нэгсэндээ заримдаа энэ охины ордыг сонгосон
ордон төрсэн хүмүүс та өөрийгөө жоохон амрааж явах хэрэгтэй. Ялангуяа одоо тийм юу хүмүүс байгаа бол байнгын тийм одоо нарийн ширэмтэй байх гэдэг бол болохгүй заяа. Тайвшруулж явах хэрэгтэй байна. За тэгээд одоо амралтыг жоохон бас тийм жоохон алгасахгүй жоохон тийм тайван байх хэрэгтэй. Одоо бас амралт жоохон одоо юу яах вэ шүү. Амарч явах үед амарчээ. Ажил хүртэл амарчээ. Байнгын зоохоо ажил төрөл ингээд байвал толгойч өвдөнд хурд өгшөрнө. За тэгээ ажлын зүйлсээс бусад даатгаад юм тайвшруулж байх хэрэгтэй байгаа шүү. Заавал нэг өөрөө хийж гэдэг юм эсвэл заавал бусад хүмүүс шүүмжлэл тавил өөр шинэ толгой хурдан хөгшрөх юм байнамаа. За харин одоо ингээд охины ордон дуусч байна. Дараачийн орд руу одоо жинлүр лүгээ орцгоё. За одоо жинлүүрийн орд. За жинлүүрийн ордонд одоо Justice буюу шударга ёс. Тэгээд 2 сэлэм. Нэгэсэндээ шударга ёсны багш. Тэгээд дотоод сонголт. За ийм байт юм аа. Юу бол одоо мэдээж олон талаас нэг талаас асуудлыг хардаг. Бас ингээ үннийг хайчих, эмчил хичээл аливаа тийм логик татыг дагдаг. Нөгөө талаас бас жоохон жинлүүрийн ордныхон жоо юу л да шийдвэр гаргалт айгүй удаан хоёрын хооронд болоод бас тийм шийдэмгээ байж чаддаг төрлийн хүмүүс угаасаа жинлүүр яалч нэг юм одоо юу хүмүүс байдаг жоохон тэр төлөө тийм хүмүүс байдаг яг хөө тэгэхээр эдний төл тийм давуу тал нь одоо дипломат харилцаатай нэг тийм хинийч гомдоо гэж боддог бас аюутын толгоосоо ажилладаг бас аюутын сэтгэлээрээ ер нь нэг тийм жинлүүрийн ордных нэг тийм хүнийг содчи тэнэгчих хүмүүс нь аюу гайгүй байдгийг. Тийм учраас одоо тийм илүү тийм шудраг хариуцлагатай тийм төрлийн хүмүүс байдаг. Тэгэд ер нь тийм хүмүүс сайхан эвлэрчээсээ тийм хүмүүсээ тийм одоо муудалцээ барьчих гэдгүү тийм их айтайхан төрлийн хүмүүс бол байдаг юм байгаа юм. Тэгээд бас гоё их тийм хааламжтай. Гэхдээ юу вэ шүү? Одоо юу гэдгийг хин юу яа хин одоо тэр хүн ямар хуу хариулт одоо юу өгч чинь ямар хуу хандж байна яг тэрийг манайхан бас сайн гаргаж чаддаг тийм төрлийн хүмүүс бол байдаг юм шүү. Тэгээд одоо жоохон нэг зүйл гэвэл өөрийнхөө одоо тийм харилцаагаа бас жоохон тийм нуух талтай одоо хэрэгцээг харилцааг ер нь жоохон хүнийг бодоод өөрийгөө хайчих гэдэг тийм төрлийн хүмүүс бол нэг төс жинлүүрийн орд. Ийм төрлийн хүмүүстэй одоо та тийм найз ч юм уу татан хайрцаг юм байдаг бол заримдаа юу явах хэвээр энэ хүн яг юу бодож ийн юу хүсэж ийн те тэрийг жоохон бодож авахгүй бол жоохон хүмүүс жоохон өгчих гээд байдаг. Тэгээ бас өөрөө тийм зөвд хэрэгтэй зүйлсийн шийдвэрийг нэг тийм гаргахтаа бас тийм сайн хүмүүс бол бас биш юм байт юм аа. Гэхдээ энэ төрлийн хүмүүстэй одоо харьцахад их гоё хөнгөн нээлттэй тэгээ бас өөрөө чинь сайн гоё халамж чаддаг тийм төрлийн хүмүүс байдаг учраас ийм төрлийн хүмүүстэй гоё найз эсвэл гоё дотн байх нь их сайхан байдаг. Тэгээ ийм төрлийн хүмүүс бол одоо ажил төрлийн хувьд юу гэдэг? За хуульч, дипломатч, гоо сайханч те одоо жинлүүрийн ордныхан тэгээ бас энэ одоо юуны сэлмний нөлөөгөөр нэг талын юм нарийн деталийг маш сайн харж чаддаг. Ер нь бол тийм бас дипломат зөөлөн ч гэсэн өөрөлдсөн бас аюу тийм деталь тал дээр аюу сайн ажиллаад одоо учраас одоо их тийм нарийн ширийн детальны ажлууд маш сайн. Тэгээ нэмээд түрүү хэлсэнчлэн хууль, дипломат юм улс төрийн явдлаар бас сайн байдаг. Одоо яагаад гэвэл улс төр чинь бас хит амар тийм амбицч болохгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Тийм баланс барьж явах үстэй. Яг тийм тэр шиг гэсэн үг. Тэгээд одоо нөгөө талаасаа бас маркетинг одоо харилцаа нэгсэндээ олон хүмүүстэй харилцдаг, олон хүний учир зүг олдог. Тэр төрлийн ажлууд нь одоо ийм юмс маркетингийн авч жинлүүрийн ордных нь маш сайн одоо зохисон байгаамаа. За харин зөрөөд одоо сул тал гэвэл за хоёр сэлэм гэдэг хөдөр бол өөрөө юу гэдэг юм аа. Шийдэмгийн бус. Харалта хоёр сэлэм барьчихсан. Тэгээд нэгийг сонгож чадахгүй байгаа шүү дээ. Уг нь бол тэгэл нэгийг сонголт тусах явах хэрэгтэй гэтэл ямарваа нэг амьдрал ялангуяа өөртөө хэрэгтэй. За яг бус хүмүүсийн төлөө гэвэл яг арай гайгүй байх. Ялангуяа өөртөө хэрэгтэй шийдвэрийг бол за бас гарах гэж удандаа хэвээр ухаантан одоо тэрний малаар дуудж муудж нэг тийм ухаардгүй юм бол жоохон тийм өөртөө хайргүй байх магадaltaй хүмүүс байдаг. Тэр нэг юм хэвийн бус байдлаас цухтаах гэдэг ер нь нэг юм одоо
комфорт зонд жоохон байхыг хичээдэг. Одоо энэ л болно, тийм болж байгаа эрсдэлтэй байдал одоо бас нэг тийм явдаг. Амьдрал чинь өөрөө бас эрсдэл туулж яж бас нэг тийм гоё юм хүрдэг ч юм уу те. Тийм байдаг хатал ер нь одоо эрсдлээс айгаад өөрийнхөө бас тийм бүрэн потенциалаар байж чаддгүй төрлийн хүмүүс байдаг. Тэгээд дээр нь бас ийм одоо чиглүүлэх тийм менторшип хийж иж одоо хийлгүүлж иж гэсэн тийм хүмүүсийн ярилж одоо зөвлөгөөж заримаас нэг тийм эрүүний шүд мөл ууж иж ер нь амьдралаас өөрсдөө хийх хэрэгтэй гэж ухаардаг. Тэгэхгүй бол одоо бас гүрээ яваад төрлийн хүмүүс байхгүй юу. За хэрвээ өөрөө жинлүүрийн орд бөгөөд үнэхээр амьдрал чинь тийм бас сургаал янз бүрийн хэлэх үзүүлэх мэрхтэй байна гэвэл одоо үзүүлж бас болно шүү. Яагаад гэвэл бас одоо юу гэдгийг хүмүүст маш сайн зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг. Гэхдээ өөртөө бас яг тийм амьдралын жохоо шийдвэрийг гаргахтаа тийм нүүрсүүлж чаддаг хүмүүс байдаг юм аа. За тэгээд цааш нь судлал гэвэл одоо бусдад таалагдах гэж жоохон өөрийгөө хайчих гэдэг төрлийн хүмүүс байдаг юм. Одоо юу гэдгийг татны найз нь ч юм уу хайртай хүнд би тэрэн дуртай би наад чинь дургу гэвэл тэгэл одоо болчдөг ч юм уу. Одоо би нэг ийм сонсч ирсэн юм аа. Айгүй тийм одоо хэдэн 20-30 жилийн өмнө нэг ийм лаг бүжгэлтэй авах байсан гэсэн. Тэгээ эхнэр нь би ийм бүжиг таанц дургу гэж хэлсэн. Тэгээд ах өдрөөс болоод нэг тийм ерөн бүжиглээ болцсон гэдэг. Яагаад гэвэл тийм үйлдэл эхлээ удаас гарах магадлал өндөр. Яагаад гэвэл бусдын хүмүүсийн ингээд одоо бодоод яг өөрийнхөө тийм үйлдэл юм хаях гэдэг. Тэгэхээр одоо юу гэдгийг яг өөрийнхөө бас юу хүсэж ийн яг ямар нэгтэй ерөн сайн бодож байх ёстой. Таны орд бас ийм байлаа гэдэг. Та бас заавал би ийм байх гэсэн үг бол биш юм байгаа шүү. За юу. За тэгээд зөвлөмж одоо жинлүүрийн ордынх юм нэ. За ер нь үгүй гэж хэл сурнаа. Яг тийм өөрөө амьдрал болж байгаа зүйлстэй бас тийм нүүр тулах сурнаа. Таны амьдрал заавал нэг ийм одоо бусдын төлөө гэсний тийм одоо хүүхдийн төлөө заа гэсэн юм бол байхгүй. Хүний төлөө болсон тэгэхээр хүний бодох зүй гарна бас өөрийгөө ч холдоо бодохыг гарна. Яг өөрийгөө бодъё гэсүүтэй маш сайн бодож бай. За тэгээд шийдвэрээс хойшлуулаад шийдвэрийг ингээд тийм ямарваа нэг ингээд асуудаас зүхтаах тусам та улмал паахтлах болно. Уг нь та маш сайн суурьтай хүний төлөө гэсэн хүний хайлан болсон хүн байна. Гэхдээ өөрийнхөө төлөө ч явахгүй байна. Зөв үнэл зөв байцаагчтай үнэл хэлчих гэсэн нь хүлэн зөвшөөрчихөө. За яа. Тэгээд юу яа. Одоо юу гэдгүүлээ өөртөө яг илүү үнэнч бай. Яг энэ хүн эргэн тойрчин байгаа хүнд одоо өөрчнтэй хайрлаж чадчихэв. Эсвэл одоо байгаа ажил чинь яг өөр чинь бас тийм зохиж чадчихэв. Одоо байгаа амьдрал чинь өөр чинь нэг тийм гоё сайхан байж чадчихэв те. За гүрийгээд бас энэс муу байж болох байсан гэдэг бол үг байна. Гэтэ яг одоо бол тийм хэрэггүй. Зүгээр яг миний амьдрал одоо яг хэрэг байна. Тэгээ үнэхээр болж байвал одоо болгоё. Болохгүй байх гэвэл за үнэхээр тийм зөвлөгөө өгөх юм байхгүй надад холбогдоорой. За тэгээд жинлүүрийн ордны хүн таад хандж ихэд хардаад таны сул тал одоо хоёр солилон давуу тал бол одоо шийдэмгий байдал. Танд шийдэмгий байх бүрэн тийм өөртөө ихтэй сайн тийм чадвар байгаа, энерги гэсэн байгаа. Хичээх хэрэгтэй тийм шүү. За харин одоо хилэнцгийн орд руугаа оръё. Энэ их гоё юм болно. За хилэнцгийн орд үхэл хөзөр ба аягны хаан. За ингээд ер нь амьдралын өөрчлөлтийн донд байдаг төрлийн хүмүүс. Одоо тэрэн дээр нь дотоод мэдрэмжийн хаан. За юу яана? Их сонирхолтой үзэр. Үхэл хөдөө үзэр гарцсан байдаг. За тэгээ нэмээд аягны хаан гарцсан байдаг. Юу гэсэн үг вэ? За тайлбарлая. Эхний ээлжинд үхлээс нэхлэе. За ер нь бол үхлэхээр нэг юмны дуусгал нөгөө нь эхэл байдаг. Ихтэй нэгсэн махан биес тасарч сүнсэн бий рүү орох үйл явц нь өөрөө одоо үхлээд явдаг штэ. Тийм учраас нэгсэндээ хилэнцгийн ордныхан одоо давуу талууд одоо ерөнхий амжилтууд нь гэвэл одоо үргэлжийн тийм дотоод ховролттой, өөрчлөлттэй амьдрал нь ч гэсэн тийм айгүй тийм эмх замраагүй гэж зарим хэлж болдог. Айгүй тийм челленжүүдтэй, сорилтуудтай давж болох зүйл гэсэн бас ихтэй байдаг учраас одоо нэг талаасаа бол
их сонирхолтой амьдрал, нөгөө талаас бас жоохон ачаал өндөртэй амьдрал байт юм аа. Тэгээ энэ дээр аягны хаан орж ирдэг учраас одоо маш тийм амар одоо энэ өөрх амьдралаа таарсан сэтгэхүйн хөт одоо хаттай, хүчтэй, ер нь юм нэг тийм бууж өгөхгүй, юм тийм аргыг болъё гэдэг хэрийн баг тийм муухай хэсдэг шиг тийм одоо дээхэн одоо сэтгэлийн хат хүч тамиртай болох хүмүүс байт юм аа. За тэгээ эдний давуу тал гэвэл нэгдүгээр одоо зүүн совин маш сайтай хүмүүс байдаг. Ер нь юм хүнийг мэдэрдэг одоо бас за дотоод тухамсар яадаг гэдэг нь бол илүү тийм сайн төрлийн сэрсэн хүмүүс байдаг. Манифест интеллект гэсэн хүмүүс илүү тийм сайн чаддаг хүмүүс бол яалтчгүй юу байдаг. Одоо хэлэнцээ ордынхан байдгийг. Тэгээд бас давхар хүний маш сайн таньдаг. За зүүн совин горооч дээр нь аягны хаан бол одоо юу гэдгийг хүнийг нэвт шавт харддаг энэ хүн яах нь гэдгийг маш сайн тийм мэдэж гадарладаг тийм төрлийн хүн байд одоо хөдрийн илэрхийлж байдаг юм. Тийм учраас одоо гэдгийг хүнийг таних, хүнд туслах тэр талын зүйлээрээ бол ерөнхийдөө бол одоо бас аягүй дайжгүй. Яг гэхдээ миний одоо тийм одоо хилэнцээ ордныхныг ажиглахад одоо аягүй дайжгүй явж байгаад нэг огцон пагтлах үе байдаг. Ялангуяа хүн танилтэр ч гэсэн. Тийм учраас суурьндаа бол хүний маш сайн таньдаг. Гэхдээ нэг юм үе буруу алхам шийдвэрлэл гаргацсан байх гэдэг юм байл шүү анзаарахад бол. За тэгээд цааш нь гээ харахад бол одоо ер нь тийм өөрчлөлтийг өдөрдөг амьдрал ер нь ингээл өөрсдөө сайжрый те энэ амьдрал болсон гэхэд өөрчлөлтүүд бол сайжирч үгүй мууж үгүй байна. Энэ болгонд мань хүн бол одоо ер нь л тэгэл одоо бусад хүмүүсийг бодвол ингээ ядарлаа зүдэрлээ эсвэл амьдрал аюу тэнэг самраа хэцүүлэхгүй харин бүр тийм болгоё бүтээгтэй гэдэг амар тийм одоо тийм дайчин одоо амьдралын утгыг мэдчихсэн. Тэгээд одоо юу гэдгийг харин бүр тийм амьдралын тийм инх самраг байдалд бүрт өөрөө сайхан тийм юу болоод өөрчлөлтийг сайхан аваад идэвхжүүлээд маш сайн өдөг хүмүүс байдаг. Нэгсэндээ амьдралын ийм энергийг өөрөөсөө маш сайн эргүүлж чаддаг, боломжуудыг маш сайн алддаг хүмүүс байдаг юм шүү. За тэгээд цааш нь харвал дашрын туурдахад одоо устай ойрхон хүмүүс байдаг учраас жоохон шашин шүтлээ тэр талаа аягүй ойрхон хүмүүс бол байдаг юм байлээ. Тэгээд одоо ийм хилэнцээ ордонтой харилцаанд хүмүүс бол нэгдүгээр маш одоо өөрийнхөө харилцаа юунд бол үнэнч одоо хүн хайрладаг. Ер нь нэг тийм бусад ордныхтэй бодвол хүн хуурай барьяа гэдэг нь харьцангуй гайгүй. Яг мэдээж одоо олон дунд тэнэг байх ч гэсэн ерөнхийдөө нь массаар авч үзвэл бол бас нэг тийм үнэнч талдаа гүн хайрладаг. Тэгэхээр хүмүүстэй маш сайхан тийм зүрхсэлээ сайхан зориулж чаддаг. Тийм төрлийн мэдрэмж талыг бол өндөр хүмүүс байдаг. Тэгээд юу яадаг? Одоо нөгөө талаас өхөлшөдтэй бас их самараагүй гэдэгтэй адилхан учраас одоо энэ төрлийн хүмүүс жоохон ойлгомжгүй байдаг. Жоохон орноо гарна гэдэг чимээр энэ ордныхоос жоохон үүсэлтэй байгаа юм л та. Одоо гэдгийг заримдаа яг өөрөө өртөж өгсөн бас одоо чинь бодлоо өхөр өдөж өөрөө өөрчлөлт үзээ. Тэгэхээр ийм жоохон энерги нь огцон өөрчлөлт төрлөг хүн заримдаа өөрийгөө ойлгохгүй ч тийм эсвэл огцон энергийн өөрчлөлт үед одоо бас стресс шиг янз бүр болно шүү дээ. Ийм нөхцөл юу яа? Одоо партнертай гэж юм уу янз бүрийн хүмүүстэй бас үйл явдлын үеэл мэдээж борлол байгаа. Тийм учраас одоо маш сайн юм үедээ бол учирсан эсвэл найз өгч юм уу дотны юм байгаа бол сайн ярилж ойлголцож бас одоо газар дуулах хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо үе жоохон тийм орноо гарна тэгээд дээр нь бас бяцхаа тийм одоо террорист үйл ажиллагаа явуулах магадлал байд юм аа. За тэгээд юу яана? Ийм төрлийн хүмүүс ямар ажил зохих вэ гэж байна шүү дээ. За одоо сэтгэл зүй зохин, эзотерик одоо тийм сүнслэг хүмүүсийг яадаг гэдэг нь бас зохин, хүн үзэгдлээс байж болж байгаа юм. Тэгээд бас том зүйлийн стратегийг хариуцсан тийм одоо дарга нэгтлэнч гэдэг юм уу те. Эсвэл бизнесийн захирлын яадаг гэдэг хүмүүс бол аюу дажим болдог юм байгаа юм. Одоо энэ төрлийн хүмүүс юу яадаг? Илүү тийм одоо юуг нь хардаг гэх юм одоо гаргалгааг нь хараа боломжийг хараад эрсдлийн баг гардаг. Тийм учраас бас ийм төрлийн хүмүүс юу хэрэгтэй?
баг зэрэг тийм чиглүүлэх төрлийн хүмүүс хэрэгтэй шүү. Яагаад гэвэл амар гоё би бас одоо хилэнцгийн ордныхын хүмүүсээс мэддэг миний ойр амьтал хүмүүс байдаг. Амар дажиг мөнгөж хараад одоо парктад алдсан хүмүүс байхгүй. Тэгээд дараа нь нөхрөнчүүд юм уу эсвэл хин ч үдээр орж ирээл одоо өмнөөс нь хэрэлдэж уралдаал өмөрөөл хүмүүсээс авчаад үздэг. Тэгэхээр за үнэхээр одоо тэгж өмөрөх юм эсвэл юм ярилцах ингээд юм хийж бодсон юм нэ. Тийм хэцүү хүн ихэнхэлтэнцээ ордны хүн байхгүй одоо байгаа бол надруу холбогдоод ярилцвал болно. За тэгээ юу яа? Ерөнхийдөө одоо амжилттай өөрийнхөө зүүн сувгаар мэдчих болдог. Энэ төрлийн хүмүүс бол нэг талаас одоо яг ямар хуу газар юу хийх гэдгээ мэдийг л хамархан. Ер нь ингээд өөрт нь таалагдахгүй байгаа зүйлийг хийх бол одоо зүүн сувд нь таалагдахгүй байгаа зүйлийг хийх бол угаасаа өөрсдөд нь явахгүй. Яагаад гэвэл угаасаа амьдрал нь тэр нь одоо юу гэдгийг явахгүй гэж мэдж байгаа учраас. Харин явах зүйлсээ бол хүмүүс өөрсдөө тийм зүүн сувч юм уугаар бол мэддэг. Тэгээд тэрийг маш сайн хийж чаддаг. Тэр нь ч гэсэн аюу гоё тийм үр дүн өгдөг. Тийм болохоор ийм хүмүүс одоо яг ажил төрөл карьерд сайн явъя гэж байгаа бол бас зүүн сувг маш сайн сонсож одоо сурах хэрэгтэй байт юм аа. За тэгвэл сул тал. За юу яана? Ийм төрлийн хүмүүс одоо зүрхсэлээ ингээд хүмүүс өндөр зориулдаг учраас зөрөөд аюу бүү шаргалдаг. Хөө өстэй амар драма марма янз бүр үүсгэн штэ. Тийм болохоор одоо бас одоо тэгээ ядж байгаа сэтгэл нь аюу дээшд доошоо байдаг учраас жоохон тайвширна гэдгийг бол бас өөрийгөө тайвшруулж гацдуулж одоо сурах хэрэгтэй. Үгүй бол бас энээсээ огцом одоо мэдрэмж аваад бас тийм хямрах яах их үе бол байдаг юм байнамаа. За тэгээд өөр зүйл гэвэл жоохон хардлагатай болдог ч юм уу. За тэгээд түрүү чиглэлсэн ер нь голлоо тийм эрсдлээ харахгүй гоё явж байгаад багтлах ч юм уу те. Эсвэл нөө тийм энэглээс нөө тийм дуусгах цаг нь болсон мэдхгүй тэгээд гүргээ явуулахгүй байдаггүй юу. Бас нэ үнэнч одоо зарим хүмүүс ингэдэг учирчаад хэсгүүлсэн байж байгаа тэгээд дуусгах хэрэгтэй байдаггүй юу. Ахил тэрээ дуусгахгүй ингээл байгаад байна гэдэг хүмүүс бол бас байд юм шүү. За тийм учраас өөрөө өөрсдөө бас тийм тайвшруулж амьдралын сайхан мэдрээ тийм тайван байх одоо үе хэрэгтэй байдаг. За тэгээ хилэнцгийн ордныхын зөвлөхөд бол юу их хэвээр өнгөрснийг уучлж татж сурах хэвээр. Адахаар өөрөөрөө бас хүлээн зөвшөөрөх хэвээр гэдгийг. Жохон ийм эмгэх одоо сэтгэл зүй аюу тийм өндөр түвшний мэдэрдэг хүмүүс учраас бас газардууд хийж сурах хэвээр, бясалгал хийж сурах хэвээр. Тэрийг бас маш сайн мэдж хүлээн зөвшөөрөх хэвээр байд юм шүү. Тэгээд одоо сэтгэлээ илэрхийлж сурах хэрэгтэй. Нэгсэндээ та ингээ хүний зүүн сангаач юм янз бүр мэдэрдэг гэж болно. Эсвэл одоо хүний таньдаг чаддаг юм уу? Бос хүмүүс чадахгүй. Би юу чадахгүй. Тийм учраас одоо бас ийм боллоо, тийм боллоо гэдгийг одоо та амьдрал дээрээ бас за ингэж болох юм гэдэг мэдэрдэг ус сайхан хэлдэг байх ёстой шүү. За тэгээд одоо хилэнцгийн ордныхоо төгсөөр дууслаа. Одоо юу вэ? Номын орд руугаа орцгоё. За одоо номын орд. За Temperance буюу мэдрэмж тэгээд сэлэмний хөлөг баатар. За юу яана нэгсэн доо тэнцвэр дээр нэмэх нь одоо хурдтай хүчтэй тийм бас тэмцэгч зоригтой байдлыг одоо илэрхийлдэг. Одоо энэ хоёр үзэг мөн нийлээ тийм утга хэлэлт юм аамаа. За юу гэсэн үг вэ гэхээр одоо үнэнч одоо мэдрэмж талаа дагдаг. Гэхдээ юу гэдэг илүү тийм зоригтой тийм байдлыг илэрхийлдэг одоо хоёр өдөр нийлээд номын орд дэрсэлт юм байна. За юу гэсэн үгээр одоо давуу талууд одоо юм гэвэл нэгдүгээр номын ордныхан бол ерөнхийдөө одоо илүү тархиад дагдаг төрлийн хүмүүс. Нэг талаас бол шудраг, тавс жоохон хурдтай сэтгэдэг, толгой ус аюул сайн ажилтдаг. Ер нь амьдрал хаашаа явах яах гэж байгаа бол одоо сэлэмний одоо хөлөг бат нөлөөгөөр одоо амьдрал хаашаа явах яах гэвэл ер нь бас сайн одоо ухаж ойлгож явдаг. Тэгээ бас ер нь тийм жоохон эрсдэлтэй байл яг гэдэг юм дуртай. Гэхдээ нэг ийм төрлийн хүмүүс байдаг штэ. Одоо талгуудаа бол логик аюул сайн дагдаг. Гэхдээ яг хамгийн чухал үед тийм зүрхсэлээ дагдаг тийм төрлийн хүмүүс бол нэг талаас номын орд. Ягаад гэвэл одоо юуны одоо Temperance буюу мэдрэмжийн нөлөөгөөр одоо юу яадаг
яг ийм чухал хайрдвал яадаг гэдэг үед хүнийг боддог. Гэхдээ ерөнхий суурьндаа бол илүү тийм логикоо дагдаг гэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг хэрвээ номын орны хүн тань үнэхээр тийм сайн одоо босны илэрхийлэг гэвэл юу яадаг? Тэр хүн үнэхээр тийм сэтгэл орж чадна. Танд сайн болоогүй бол ерөнхийдөө толгоогоо логикоо дагаад бас өөрийгөө бодоо явах магадлал бол байд юм уу гэж бол би бол одоо хардсан байгаамаа. Тэгээ ер нь бас тийм жоохон адал явдал эрсдэл дуртай. Ер нь одоо тийм ямар нэг юм амьдрал нэг л гэсэн ч тийм хийж үздэг тийм зөрөгтэй тийм төрлийн юм бол хүмүүс одоо байдгийн байгаа юм. Одоо хардаа энэ сэлмний Хөдөөбатарын морьзор бол амар давхишлаа үстэй. Тэрэн дээр мэдрэмж ихэд бүгд мэдрэмжийн одоо бүүс гэх юм уу зөрөгтэй зүйлс орж ирд юм байгаа юм шүү. Одоо ийм төрлийн хүмүүс бол нэгдүгээр маш хилэн далангуу. Ер нь тийм чулуухан тэгээд таалагдж байна. Таалагдахгүй. Яг одоо бас нэг талаас хилэн далангуу. Гэхдээ нөгөө талаас тийм толгой дотор бас одоо бодолтой. Ингэж болох юм, тэгж болох юм тийм бодолтой зүйл байдаг. Гэхдээ нэг тэрэг зүйл гэвэл одоо ер нь тийм жоохон нэгэн хүмүүс байдаг ч баалаа. Би бол шодрогхон, би бол үгүйс хаан жилнэ гэдэг. Ер нь жоохон номын ортныхоос жоохон гарсуух байгаа юм шүү. Тийм учраас одоо тийм төрлийн хүмүүс одоо номын ортныхан маань заримдаа одоо өөрийн мэдлэг хүнийг гомдоосч юм уу эсвэл өгөөрэй тийм жоохон шатлууч юм уу эсвэл одоо ойлгон гэж үзээд хайр татны хүмүүсээс жоохон тийм тэнэг юм ярьчих магадлал байдгийн байгаа юм. Маний хүн тэрэг бол номын ортныхан бол өөрөө нэг тийм ажиллагаа би ингэсээ тэгшлэр нэг тийм бодохгүй харин зүгээрсэй гэдэг ухааны нэг юм бараг л ярина да. Тэгээд за тэр ч яг тэгээ юу гэдэг юм байгаа юм. Харилцаад номын ордныхонтой бол илэн далангуу ер нь одоо хайр татны хүн юмс бол тийм илэн татны шууд чи тэнэгүнс чи мангарч өсөө чи юм гэдэг хэлчихээс л бараг шулуухан байдгийг. Тэгэхгүй бол нэг тийм зөөлөн ч юм эсвэл бол одоо хайртай хүн байвал тэгээд нэг тийм одоо яран одоо тийм догтлон илэрхийлгээд хэрэггүй зүгээр л хайртай шүү маа боллоо. Баг тэр намранд дуугаад. За тэгээд номын ордныхан маань одоо мөнгө санхүү аж төрлийн юм дээр бол одоо тийм сэтгүүл зүй, контент янз бүр гэдэг юм уу те. Ямар нэг одоо хууль, спорт гэдэг юм уу одоо эрсдэлтэй, зоригтой. Яалч нөгөө одоо тийм хувь хүний хичээл зүтгэж шаардсан бизнесүүд. Ялангуяа тийм зарим тийм сонирхсан зүйлсүүдтэй тийм нүүр толгойц одоо бизнесүүд бол өөрт нь маш сайн зохит юм байгаамаа. Тэгээд нэмээдгүүд одоо том зорилго тавиад барихад бол за ядаж л нэг дунд дээр унах баг том зорилгоо билүүчч тийм шаанстай гарууд нь бол одоо энэ номын ордныхан байдаг. Нэг талаас бол сонирхолтой хүмүүс ихтэй нөгөө талаас нэг юм бяцхан орк байх магадлал байдаг учраас ер нь номын ордныхан жоохон бас хүмүүстэй юм ярилж хүмүүст өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ одоо хамрын дорх ангархай гэдэг шиг бас байж болохгүй шүү. Бусдаар бол та нар бол дог гарууд ч үгүй бол одоо нээл миний зүгс бол хэлмээр байна. За тэгээд цааш нь одоо ихтэй эдэр чинь бас юу шүү дээ. Амьдрал дээрээ бас бодож зүр зөндөө байгаа. За одоо тийм сул талууд гэвэл хит залуу төрүүч хэлсэн. Хит хурцуг. Хүмүүс амар хурц ярина. Гэсэн зөрөөд бас өөртөө жоохон сэтгэлийн жоохон хатгүй хүмүүсээ. Зөрөө дүрст нь тэнийгээ малаа гэж хэлчихв. Тэгээ нөөдөл нь хомчин. Энэ нам хөндлөхгүй байна гэдэг. Гэсэн өөртөө жоохон тийм ярих магадлал жоохон байх гэдэг төрлийн хүмүүс. Тийм учраас одоо гэдгийг ерөнхийдөө өөр бодж үзээрэй. Хэрвээ би яг энэ хүмүүс гаргах шиг занг өөртөө гаргавал яах бол ч юм уу те. Тэр талаар ер нь бодож үзэж бас өөрийнхөө ийм хурц байдлыг жоохон тийм дарж сурахад бол буруудах юм байхгүй. Тэгээд дээр нь одоо темперанс хөзрийн нөлөөгөөр одоо мэдрэмжийн хөзрийн нөлөөгөөр жоохон сэтгэл санаа тогтургүй. Нэг аюу айтайхан явж байгаа л нэг жижиг сорилч одоо янз бүрийн онуул тагаал бас л өстэй амар унандаа нэрээ. Тийм учраас одоо би яслал хийж өөрийгөө жоохон тавьшилдаг ч юм уу бас одоо айтайхан юу яах хэрэгтэй байгаа юм шиг амьдралаа ер нь одоо ийм байх хэрэгтэй юм байна. Тийм байх хэрэгтэй юм байна. Тийм байх юм бол би бас ингэж одоо өөрийгөө тавьшилсах хэрэгтэй юм байна гэдэг. Том зөрөөр авах сэтгэл зүй бас бодж байх хэрэгтэй. За тэгээд мэдээж дүрмийн дагуу одоо ийм хүмүүс дутуу тийм том зөрөөр харддаг учраас детальны юмн дээр бол нэг тийм одоо юм харж чаддгүй хүмүүс юм байдгийг.
том зургаар маш сайн юм хардаг. Энэ бас болох юм, тэр болох юм байна гэдэг. Гэсэн хэрнээ одоо нарийн ширийн жижиг сажиг тийм юмнууд ч юм уу эсвэл одоо юу л та айгуу сайн бизнес санаа болцсон. Гэтэл одоо деталь нь хараагүй болохоос мангар тийм зардал үндэс болох ч юм уу тийм зүйлс байдаг учраас ер нь одоо ямарваа нэг зүйлс хийхдээ хүмүүстэй маш сайн ярилцаж бас дүгнжиж эгого жоон дарж юм хийх хэрэгтэй. Ялангуяа одоо үнэхээр тийм алдаа маддаг байтайхан хийгээвэл одоо юу яах вэ шүү, хүмүүсээ маш сайн ярилцж байгаа. За үнэхээр ярилцах хүн олдохгүй байгаа бол надаар үзүүчүүс болох юм байгаа юм шүү. Тэгээд хүмүүс л хэлье. За тэгээд энэ хүмүүс одоо юун дээр анхаарч байвал дээр вэ? За юу яана? Хурдтай ийм огцомдсон эсвэл юм доктороо байгаа үедээ одоо амьсгалын дасгал хийж заая. Тэгээд бусдаар одоо юу яацгаая? За тэгээд нэг ажлыг дуусгаж байж тэгээд дараа чи юм эхлүүл. Яг нэг юм гараас гаргаж ижил юу вэ штөхөө. Тэгэхгүй бол одоо бас энэ болох юм байна, тэр болох юм байна, их юм байна гэж явж байгаад бас нэг амтчгүй, хамарчгүй бас болох магадлал өндөр байд юм байна шүү. Тэгээд сүүлд нь ингээ хэлэхэд таны амьдрал юу хэрэгтэй вэ гэвэл тэнцвэр маш чухал. Ялангуяа сэтгэл зүйн тэнцвэр хэрэгтэй. Яг хоо таныг тийм юм хийх зоригтой мөртөө бодож ойлгож байна, мэдж байна. Гэхдээ сэтгэл зүйн тэнцвэргүй бол та бас яг үнэндээ бас тийм амар хол явах төрлийн юм бол биш байна. Ялангуяа өөр дээрээ тийм хит төмөр эго давтах, эсвэл бусдыг жоохон тийм яах ч юм уу. Нэгсэндээ яг миний амьдралд хэнийг би яаж яарцдаг гэх юм маш сайн мэдэж байхад бол та айгүй сайхан явах юм байна. За харин одоо номын орд бол юм байна. Одоо материйн орд руугаа орцгоё. За яана материйн орд гэж гэсэн яана чөтгөр. Тэгээд заасны хаан. За амбицаар тэжигдэх хаан гэж байна. За энэ ч яг нэгсэндээ юу юм байгаамаа. Чөтгөр гэдэг хөзөр одоо заасны хааны хоёрын тайп нийлээд материйн ордыг илэрхийлдэг юм байгаа. Гэхдээ чөтгөр ихээр их тийм муу яа гэдэг юм шиг одоо айхан байхгүй. Нөө гоё юу гэдэг чтэй. Сайн муу нийлжиж савд дүүрд юм аа гэд. Амьдрал нэгснээ ил тийм байгаа. Тэрээс одоо юу гэдгийг та нэг тийм сатаны шав одоо материйн ордны хүн болгон тэгэл одоо 19 үлээлээ хэзээ нэг сар төрсөн хүн болгон тэгэл одоо материйн ордод одоо тийм сатаны төлөвлөж байна гэж одоо байхгүй штэ. За юу гэсэн үг вэ гэхээр юм байна. Одоо ер нь тийм чөтгөр гэж юу вэ? Голдуу баян материалын ертөнцийн маш сайн эзэн чаддаг тийм төрлийн хүмүүс байдаг. Угаасаа 12 ордон дээр шигсэн ер нь яг тийм материалын бизнес тийм талын юмнууд дээр бол хамгийн бест нь бол угаасаа одоо матери гэж бол би бол одоо юуг нь одоо үздэм байлээ. Тэгээд тэр юу гэсэн үг гэхээр юу яадаг? Яг 12 орд дундаа одоо санхүү, амбиц, ер нь бизнес энэ төр талдаа бол хамгийн бест нь юм шүү гэдгийг л энэс нэлгэлж байгаа юм. Гэхдээ ийм бест байхын тулд одоо толгой маш сайн хэмжээнд ажиллаг, олон талаас юмыг харж чаддаг. Одоо нэг гоё өгдөг чтэй. Дээвлийн деталь гэдэг. Одоо чөтгөр деталь буюу нарийн ширхэг байд юм аа гэдэг. Яг тэрийг маш сайн мэддэг хүмүүс л гэж байгаа юм. За одоо юу ирэх вэ? Одоо харцгаая. Нэгдүгээр одоо заосны хааны нөлөөгөөр одоо маш сайн тийм хариуцлагатай, одоо удирдлагын өндөр чадвартай юмыг маш сайн харж чаддаг. Одоо тайван, дүлгүүн, хаана юу хийхээ мэддэг. Тэр нэг айхдаг тийм хямрхан баг. Одоо аюу тийм төвчээртэй тийм хүмүүс байдаг юм аа. Материйн ордны хүмүүс бол. Нөгөө талаас ууг нь бол лог илүү тийм дагдаг төрлийн хүмүүс. Гэхдээ зүрх сэтгэл маш сайтай хүмүүс байдаг юм. Ер нь хүмүүсийг хайрлан харуулж хэрэгтэй. Нэг юм бичгэн тийм залжин бас тийм хургаан залмал бол явнаа юм. Мэдээж чөтгөрийн нөлөө байлгүй яах вэ? Тэгээд тэгсвэр хатуужилтай учраас нэг талаас бол энэ нь үнэхээр сайн юм шиг хэрнээ. Нөгөө талаас бас илүү амьдралыг нь тийм ажил төрлөө илүү ажлын хэнэтэй жоохон болгоцгоор байдаг. Тэгээ яг хөө мэдээж материйн ордныхан бол уг нь бол нэг тийм ядаж одоо явах нь гайгүй л байдаг. Яг ховж гисэн байдаг. Тэгээд тэгтээ их тийм сайн хүмүүс байдаг. За тэгээд харилцаа аян төрлийн хүмүүс бол мэдээж найдвартай, тууштай, гоё хүмүүс бол байдаг. Нэг юмдаа одоо ихсэн яг тийм одоо
ер нь амьдралыг жоохон бизнес гэдэг талаас харчих гэдэг юм аа. Одоо хит нэгт ажиллаа төвлөрөх гэдэг. Тэгээд хайр нарийг бол мэдээж орж ирдэг ч гэсэн илүү тийм лог гэдэг учраас одоо юу гэдгийг хайр ингээ гоё болж ийн. Ихтэй партнерч мэдээж хүн босоо нэг тийм амьдралын бас юм таарангууд илүү тийм бизнесийн сэтгэлгээгээр одоо амьдралыг нэмээд хосын харьцаагч байгаа харчих гэдэг тийм төрлийн хүмүүс байд юм шүү. Тэр талаас нь бас ер нь номын ордныхан одоо материал ордныхан маань бас одоо сонсож одоо бодож байхад бол гэмгүй юм байнамаа. За тэгээд цааш нь ингээ харуул юу байгаа. Одоо ер нь өөрийнхөө мэдрэмжүүдийг нуугаад илүү тийм ажил эсвэл тийм одоо бусад зүйлсүүдэд төвлөрөөд яг амьдралын сайнсыг мэдэх зүйл аяга бага байдгийг. Тийм учраас одоо хосын харилцаанд орж байгаа эсвэл материал орд өөрөөр бол одоо ер нь амьдрал яг аль нь хамгийн чухал юм бэ гэдгээ бодож явах хэрэгтэй. Энд чинь яг үүндээ эхлээд одоо жонглер шиг тахгүй юу? Баланслах хэрэгтэй. Бид заримдаа одоо амар тийм амьдралынхаа тус жонглерыг одоо унахгүй гэж байхгүй ч тэгэл унгана алдна, дахиад хаалга оролтно. Тэгэл болдоггүй. Тийм учраас одоо юу гэдгийг энэ амьдралын балансаа олж явах хэрэгтэй шүү. Одоо материал ордных юм нэ. За тэгэхээр мөнгөний ажлын хувьд бол ер нь юу яана тэгээд бизнес, хөрөнгө оруулалт, үйл хөдлөх, санхүү те яг тийм мөнгө цаастай одоо дойлортой холбоотой юмнууд бол маш сайн байдаг. Бараг л чөтгөр гэдэг чинь мөнгөний зүйл гэсэн үг л те. Нэгсэн материалын зүйлд аягүй сайн. Гэхдээ юу яадаг? Одоо удаан хугацаанд амжилт маш сайн гаргаж чаддаг. Одоо тогтвортой байдлыг маш сайн хийж чаддаг. Яг жижиг зүйлээр алдаж байгаа ч гэсэн одоо алдаа оносоос оролцоод ер нь ажил төрлөөр материал ордныхонтой хамтрах маш сайн байт юм аа. За одоо асуулт болж байгаа юу яана? Юу гэдвүлээ? Одоо хүний мөн жоохон дурлнаа. За түрүүн дурдсан ч нэг ажлын хинээтэй болох юм зөндөө байгаа. Амархгүй ажиллаа тэрнээсээ дараа burnout болоод одоо би ажиллах хэрэгтэй, би ажлаас өөр байдгүйгээд одоо тэгэхээр ажил хийж ажил сайхан байдаг юм шиг нэ. Тэрнээсээ стресс авахгүй байна. Тэгээд одоо нэг юм зоосны хааны ч гэсэн нөлөө байгаа л байх. Гэтэ голж тэрийн нөлөө нэг гаргасан аллаагаа жоохон олон давтах гэдэг тийм бол байдгийг. Ялангуяа одоо ажил төрөлхөөсөө тийм хүн дээр гүрийх гэдэг одоо амьдрал чинь яг тийм шийдэх асуудал асуудал шүү шийдэх систем биш. Ер нь тийм гүрийх гэдэг чинь өсгөө бол одоо залам болоход буцаж зална гэдэг чинь эсвэл тийм одоо хүнтэй токс харилцаа чинь эсвэл токсик ажил төрлөд байлаа гэхэд дараа нь за тэрнээсээ гарч болно. Буцаж очих гэдэг балаа. Тийм зүйлсүүд жоохон анхаарах хэрэгтэй. Тэгээд дээр нь одоо өөрийгөө дараад би юу л яах вэ? Бусд нь болно шүү дээ. Одоо бусдын нэмчтэй юм. Би юу л яхаа бусдын яа ийгээд өөрийгөө одоо тийм хайчих гэдэг тийм зүйлс жоохон байдаг юм шүү. Тэгээд бодж л яах хэрэгтэй шүү. Материал ордных юм. Яг яах гэж амьдраад байгаа юм. Байцаагч өмнө хэлчихдэг шиг. За юу. За тэгээд юу яа? Одоо энэ чөтгөр гэдэг хөдзөр ба зоосны хаанд хөдзөр гарч байсан учраас юу юун дээр анхаарах тийм зөвлөмжүүдээ харъя. За яг яах гэж амьдарч байгаа юм бод. Сэтгэлийн хэрэгцээгээ бас өөрийгөө бас бод. Одоо өөрийгөөсөө тайвшруулаад бас байнга нэг юм шүд зүж явах чанга штэ. Тэгээд тусламж хамгийн гол нь тусламж хүсэх, амьдралаа бас амралт авах те. Одоо нэг юм байнгын өөрөөр тийм ачаалттай байх нь сул тал биш юм аа. Хүн одоо юу яажж одоо тогтвортой байдал яаж өгдүүлээ гэдэг шиг хүн амьдралын сайнсны мэдрэхин хажуугаар амьдарч ажиллаа хийх нь хамгийн сайн юм. Бас эрүүл юм байдгийг одоо өөртөө хүлээн зөвшөөрөх ёстой юм шүү гэж одоо гарч иж байгаа юм аа. Тэгээд ийм байгаа юм. Дашрам дуртахад одоо за яг үнэхээр ингээд тийм ярилцах хүн багтай эсвэл одоо амьдрал чухал зүйл байгаа хэрнээ тийм өөрөө чинь ойлгох маяг баг байгаа бол одоо та над руу холбогдоод сайхан үзүүлж болох юм байгаа юм шүү. За одоо тэгээд материал орд одоо дууслаа. Одоо хумхын орд руугаа хэлүүлээ орцгоё. За хумхын ордын илэрхийлэх хөдзөр од ба сэлэмний хатан. За юу яана? Нэг амар үзэсгэлэнтэй зөөлх юм тийм нэг бас үзэсгэлэнтэй нэ тийм алж чадчих юм хэрэгтэй. Яг сонирхолтой хослол шүү.
За нийлээд бол аюу тийм гоё найдварыг илэрхийлдэг гэсэн юм бас тийм яг тийм лог сэтгэлгээ тийм одоо ихтэй эмгтээлэг байдлыг бас илэрхийлдэг юм байна. За одоо юу руу орцгоё. Мэдээж одоо тусгаар одоо тийм бие даасан байдлыг маш их тийм боддог. Одоо ер нь ийм амьдралдаа тийм одоо яг өөрийнхөө байх нь илүү гоё юм аа гэдэг. Гэхдээ илүү тийм бас логикоор дагдаг. Тэгээд ер нь их тийм хуучинсаг байдал яадаг тийм баригдмал зүйлд орох уу. Одоо тэгээд бас ирээдүй гэрэл тийм амьдрал сайхан болно. Уг нь бол их тийм гоё найдварын бэлгэдийг илэрхийлдэг. Гэхдээ илүү тийм бие даасан, шинийг санаачлан ер нь шин юм хий, хуучин юм нэг тийм одоо сонирхол бага төрлийн хүмүүс юм уу та гэж бол одоо илэрхийлэх юм байгаа юм. Энэ хүмүүс бол одоо тийм шин санааг бодит болгоё. Тэгээд бас одоо тийм ер нь амьдралдаа тийм гоё юм их тийм сайхан гоё мэдчих амьдрий. Амьдралын найдвар сайхан мэдрээ. Хажуугаар нь бас одоо юу яадаг? Өөрийнхөө хүмүүст одоо асууд найз нөхөд хүмүүстээс гоё үнэнч шудраг юм маш сайн боддог. Гэхдээ бас нэг юм өөр гэсэн нь бол цэгцлэмний хүчээр тийм логиклогоо маш сайтай. Тийм төрлийн хүмүүс бол байдаг юм байгаамаа. Одоо дизайны талд техник технологи талын хүмүүс бас хумхын орны хүн аюул олон байдаг гэж бол ярьдсан байлээ. Тэрийг бас сайн бодож үзэх юмуд бас байх үз. За тэгээ юу яана? Энэ төрлийн хүмүүс бол юу байдаг? Одоо энэ төрлийн хүмүүсийг хайрцагт бол одоо ухаалаг, энэ хүмүүс бол одоо ухаалаг, туршлагатай, ер нь амьдралын бас хаана юу болж байгаа юм мэддэг. Илүү тийм логикоор шийддэг учраас бас амар тийм мэдрэлтэй байх нь аюул бага байдаг. Яг хав тэгэнгүүт жоохон тийм хартнигт номын ордныхон жоохон нууц хадгалж чаддгүй гэж хумхын ордных шүү. Нууц хадгалж чаддгүй гэж жоохон ярьд юм байлээ шүү. Тэр өснөд бодож үзэх хэрэгтэй. Хоёрдугаар жоохон дотор тамиртай байх магадлал байдаг. Гуравдугаарт юу яадаг? Одоо хит логикт юм хандаад байдаг учраас хүнийг бас жоохон ойлгох тал дээр баг зэргийн хөлдөө байх магадлал байдаг. Лав надаа нэг юм дашин дуртууч хумхын ордны нэг тийм найз байд юм аа. Одоо охин минь хүний ярьсаар бол тэгээд өөрөг нэг охин аюу их тийм эргүүлсэн байх. Гэхдээ минь хүнийг бол мдэггүй л дээ. Өөрөг ингээл нэг цуг байсан ингээл охин ингээл аюу ингээл одоо гоё үнслэгээд өөрт нь ясан мэл тэ. Минь хүн бол ингээд өнгөрцөн байгаа байхгүй. Уг нь бол миний бодлоор бол одоо тэр охин нэгсэнд үнслэе гэж хэлсэн байгаа. Гэтэл минь хүн болоод ингээд өнгөрцөн байгаа. Нэгсэндээ жоохон тийм зүйлс хумхын ордоор болох магадлал ялчгүй жоохон байгаад идэв учраас бас бодож үзчихэл баймаар юм байгаа юм. За тэгээд ийм төрлийн хүмүүс бол мөнгө санхүү ажил төрөлтэй одоо ер нь тийм дизайн, шинжлэх ухаан, технологи, шинийг санаачлалын систем илүү тийм одоо өсөж байгаа хүмүүс бол маш сайн байдаг юм байна. Эсвэл одоо за зүгээр Монголын жишээнд авахад бол ямарваа нэг тухайн салбар орон нутгатаа шинэ юм нэвтрүүлэх одоо гадаадд гоё зүйл байж болно. Одоо Монгол Starbucks явуулж ирж юм уу тийм зүйлс тал дээр бол бас аюул сайн байд юм шүү. Тэгээд зүгээр нэг юм оруулж ирэхээс илүү тийм бүтээлч сэтгэхүйтэй энийг ингэж болох юм тэгж болох юм байна. Одоо зүгээр нэг заавал нэг юм хийх гэж тохиолдох юм монголчлоо сэтгэжээс ус болох юм байна гэдгийг одоо маш сайн сэтгэдэг тийм төрлийн одоо хүмүүс байдаг юм аа. Тийм учраас өөрсдөө чинь ямарваа нэг шинэ зүйл хийх мөсөс ажлууд бол маш сайн зохих юм аа. За тэгтээ одоо жоохон сул тал руу харнаа. Хит жоохон хөөртөн харагдах юм уу одоо ерхэлж гэдэг. Жоохон эмпат тал дээр жоохон анхааруулжтай. Уг нь бол анхаардаг. Гэхдээ бас одоо гэдгийг өндөр хэмжээнд бас яг хүссэн хэмжээл анхаарах үе байна. Гэхдээ бас тийм хүссэн хэмжээл анхаарахгүй бас жоохон байх гэдэг. Тэгээ юу яадаг одоо дотроо нэг тийм жоохон үе жоохон тийм зожиг гэх юм уу. Юмаа бол маш сайн хийж чаддаг. Гэхдээ тэрийг бол ер нь тийм өөртөө сайн ярьцал өөртөө ингээл одоо ганцаараа гоё байх нь буруу биш юмаа гэдэг тийм талын хүмүүс байх гэдэг юм. Энэ бол яг нэг тийм буруу бол биш. Одоо харалтаа найдварын үзрэл ганцаараа байна. Сэлмний хатан бол тэгэл эрчүүд дээрсгэл хүчээ гэсэн утгатай л байгаа шүү дээ. Нэг талаас эн чинь зөв. Гэхдээ нөгөө талаас яалчгүй амьдрал тийм том зураг хам юм хий гэж байгаа бол хүмүүстэй маш сайн харилцаж ярилж одоо сурах ёстой. Тэрийг маш сайн бас одоо тэр чинь бас сайн одоо задлж өгөх хүмүүсийг таних явах хэрэгтэй юм байна шүү.
Тэрээс үеийн учиргүй тийм амар тийм гарч орох бол бас хэрэггүй. Өөртөө балансыг барих хэрэгтэй байдаг. Тэгээд сэтгэл зүйн тал дээр одоо жоохон бас дотгошоогоо төрлийн хүмүүс байдаг юм аа. Энд чинь таныг одоо за юу яд юм аа. Зүүн совингоор одоо мэдийг хэцүү шттэ одоо хүмүүнийг яаж амьдарч байгаа хийж яг. Үнэхээр ингээд амьдрал дээр чинь ингээд дажгүй хүн байлаа. Эсвэл бол одоо хэцүү хүн байлаа гэхэд тэр чинь одоо мэдгүй байвал яах юм? Тэр чинь одоо заавал зүүн совингоор мэд харахгүй шүү дээ. Тийм учраас өөрийгөө маш сайн илэрхийлж сурах хэрэгтэй юм шүү. За тэгээд одоо сүүлд нь ихэд танд юу зөвлөж нэхэр одоо сэтгэлээ дотор юу бодож байгаа гэдгийг маш сайн илэрхийлж сурж, мэдрэмжээ гаргаж, энэ чинь таны амьдрал, таны хэрэгцээ, таны сайн сайхан зүйлс ихгүй юу? Тэрнээс бусд хүмүүсийн юм биш. Та яг юу хүсэж байна, яг ямар хөө баймаар байна. Тэрийг маш сайн гаргаж илэрхийлж сурвал нэгт маш хэрэгтэй байдаг юм аа. Хоёрдугаарт юу гэдэг? Одоо амар тайван орчинд байж одоо өөрөөдөө тийм бас үе комфорт зоныг бүрдүүлж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас жоохон ажлын хинэ үеийг гарч байгаа учраас одоо юу явах гэдэг. Ингээл нэг тийм аюу тийм хийсэн салхин дунд явах гэдэг. Тэр үр дүнд нь яг юу болсон, хэн яасээс нэг тийм сайн мэддгүү. Нэг үс ингэ бүхэн болцсон байлаа гэдэг л үе жоохон болчих гээд гэдэг юм байгаамаа. Тийм болохоор амьдрал дээрээ одоо бас өөрийгөө жоохон амрааж сэтгэхүүгээ амрааж тохор хин юу гэдгийг бодож байх хэрэгтэй юм байгаа юм шүү. Тэр сүүлд нь гэвэл одоо бас зожигрохоо багасгамаар байна. Үе жоохон тийм зожигрох гээд байна. Тийм зүйл өөрчлөн бол бас дэмий байна. Амьдралд за учиргүй тийм 10-20 найстай биш маа гэхэд тийм чанартай овоод найстай болчихоо. За юу. За тэгээд үнэхээр тэгж ярилцах эсвэл ингээд чухал зүйл байгаа болохгүй байгаа бол надаар үзүүлж болох юм байгаа юм шүү. За одоо сүүлийн тэмээний ачаа хүнд одоо загсны орд руугаа орцгоё. За тэгээ сүүлийн тэмээний ачаа хүнд загсны орд сарны хөзрөө одоо аягны хүлэг баатар. За их гоё мэдрэмжээ дагдаг тийм гоё романтик хөзрүүд байна. За нэгэсэндээ одоо сар бол зүүн совингийн одоо утга тэрэн дээр нэмээд аяаны хүлэг баатар. Их тийм зүрхсгэлээ дагдаг, ер нь амьдрал сайхан байгаасай, гоё байгаасай гэж хүсдэг. Бас одоо өөрийнхөө зүрхсгэлийн одоо мэдэрч байгаа юмхаа төлөө бас тийм зүтгэдэг төрлийн хүмүүс бол одоо загсны орд бол байдаг юм аа. За юу яадаг? Ер нь тийм урлагийн мэдрэмж сайтай, сэтгэл татам, бас тэрийг хараад бас аюу тийм уян зөөлөн, тэгээд бас бусдыг ойлгож тийм одоо эмпат тал бол маш сайтай. Хүмүүсийн бас тийм аюу тийм одоо гоё хайрын энергитэй юм одоо. Ер нь нэг юм гоё одоо хүмүүс дэрэгдэн байхад тийм гоё тав тухтай байдлыг одоо өгч чаддаг тийм төрлийн хүмүүс бол загсны орд байдаг юм. Нэмээд одоо сарны хөзрийн нөлөө өгдөг шиг одоо юу яадаг? Зүүн совин маш сайтай. Ер нь юм хүм яатсан ийцэн бүгдийг тийм нэг гадралдаг. Эсвэл амьдрал цаанаас нэг тийм юмыг одоо цаанаас нь өөрт нь тийм оруулаад өгчдөг. Тийм зүйлс байдаг учраас одоо ийм зүүн совингийн одоо юу бол бусад ордыг бодоод бас тодорхой хэмжээний бас овоо өндөр байдаг юм байна шүү. Тэгээд тэрэн дээр одоо нэмээд аягны хүлэг баатар учраас одоо юу яадаг? Айгуу тийм зүрх сэтгэлээ одоо юу бодож чинь тэрийг маш сайн хийж чаддаг, хүрч чаддаг. Үнэхээр нэг ингээд зүрх сэтгэлээсээ одоо тийм юмд хүрийгээ зүтгэл маш сайн тийм сэтгэлийн хаттай, хатуужлалтай. Тэстэ нөгөө тийм баг дайнд өвтгүү баатар гэдэг шиг явчих гэдэг тийм төрлийн бас байдаг юм аа. За тэгээд одоо ийм хүмүүстэй харилцах мэдээж тийм таныг бол маш сайхан одоо хайрлна, романтик гэж жигтэй ихэн. Тэгээд мэдээж хайртай хүнийхээ хүсэж байгаа зүйлсийг бол бас бодож агаад хийж үзье гэж бодно. Ер нь тийм зөрөөд бас тэр хэмжээний хайрыг авахыг хүсдэг. Одоо нэг талаас бол аюу гой тийм хүн хайр романтик төрлийн хүмүүс. Гэхдээ нөгөө талаас жоохон хөнгөн талын хүмүүс. Хит мэдрэмжэндээ автдаг учраас тухайн үеийнхээ тийм мэдрэмжээр юм хөтлөх гэдэг. Баг зэргийн хөнгөмсг гэх шиг нэг тийм буруутахгүй байдаг хүмүүс одоо анзаардаг юм байна. Одоо хурдан сэтгэл хөдлөлтөд авдаад хурдан муудалцгүй байна. Эсвэл амар хайртай хүндээ тэгээд одоо огцом уурлал, огцом гомдооч хөвч үе байна. Эсвэл аюу дуруу явж байгаа хүнтэй аюу хурдан эвлэрч үе байна.
Нэг талаас сэтгэл хаашаа тэр тийш жоохон явах гэдэг учраас бас тэр талаараа жоохон анхаарал хууштай юм бол байдгийн байгаа юм шүү. За тэгээд юу яана? Одоо юу гэдгийг дээр нь сарн нөлөөгөөр явдаг учраас одоо амьдрал нь бас юу яадаг? Нэг төрлийн ингээд аюу ингээд явж үж жаад огцом гоё болоод дахиад жоохон явж жаад огцом гоё болоод одоо эсвэл огцом өөрчлөлт орох юм уу тийм байдгийн байгаа юм шүү. Тэгэхээр одоо бас нэг амар тийм өөр өөрчлөлтөөр хичээж ижлэх тийм огцом өөрчлөлтөнд орно гэхээс яг жирийн амьдрал дээр явж явах тийм гэд өөрчлөлт гэсэн юм бол бараг байдгүй. За тэгээд одоо юу гэдгийг ийм төрлийн хүмүүс юу яадаг? Одоо урлаг ер нь нэг тийм контент гэдэг юм уу, сэтгэл зүйч гэдэг юм уу, эмчилгээч гэдэг юм уу, сэтгэл зүйч гэдэг юм уу, тийм төрлийн хүнтэй эдгээдэг, буян үлддэг, тийм төрлийн ажлууд ийм одоо загасны ордынх нь маш сайн зохистой байгаа юм. Яалтчгүй л одоо тийм энерги эдгэрэх төрлийн хүмүүс л дээ. Тэгээд тийм төрлийн зүйлс нь ч өөрт нь маш сайн зохистой. Нөгөө талаас бас эзотерик, тароч мод тийм энерги спиритуал талын юмнууд ажлууд бас одоо ийм загасны ордон маш сайн зохисдог. Угаасаа зүүн сав маш сайтай хүмүүс төрөд урсанчлаа. За тэгдэм байж. Тэгээд бас нэг зүйл анхаарах юм байгаа. Яалтчгүй энэ хүний онгод тэнгэр ингээд өөртөө хөглөөд одоо өөрийнхөө яг яаж ажиллахыг мэддэг юм байгаа. Яг ямар үед өөрөө чинь хамгийн өөр бүтээлтэй байна. Ямар үед зүүн сав чинь маш сайн хөгжөөд байна те. Тэрийг маш сайн мэдчихэд бол ийм хүмүүс маш сайн хоол ивж чаддаг байгаамаа. За одоо маш сайхан магтаач. Одоо жоохон сул тал руугаа орно. Жоохон хүний мэд борлоо. Амархан сэтгэл хөдлөнө төвөнд үлсэн. Нөгөө жоохон хүмүүсэг байдал юм руу ордог. Огцом нуурлан, огцом баярлан, тайвшраад амархан, бохтохор уурлахад амархан. Сэтгэл хөдлөлтөд автаа тийм одоо огцом шийдвэр гаргах нь бас амархан. Тийм төрлийн хүмүүс учраас яг нэг тийм тогтцоо зүйл барай явж байхад одоо чөтгөр яч үеийн хүмүүс иймэрхүү одоо хүмүүсийг сорддог. За одоо чи те яг чинь те яг одоо ингэ явж байгаа зүйлс чинь нэг батараа нь те гэж одоо харъя гэд. Одоо яг батараа нь гэж чинь бас шалгах тийм үйл явдлууд болт юм байгаа юм нэгт. За тэгээд хийсвэр жоохон дуулсан дундаа өөрөө өөр нэг хэсэг тийм мард зүг байна. Яг тэрэн шиг одоо өөрийнхөө тийм одоо мэдэрсэн мэдрэмжээ зүүн сонгож эндүүрээд бас жоохон тэнэгдэх үед байдгийн байгаа юм. Тийм учраас одоо юу гэдгийг яг юмыг тийм логикоор боддог, дагдаг, бас юмыг ажигладаг байх хэвээр. Ялангуяа чухал ажил хийж байгаа яг тогттой байх хэвээр гэсэн үедээ юу гэж болохгүй. Яг бас мэдрэмжэндээ автаад байж болохгүй байгаа юм шүү. Одоо ялангуяа эрсдэлтэй нөхцөл бол тэрнээс яг юм хийх нөхцөл мэдээж одоо зүрхийн төвлөгөө бол одоо хичээх ёстой. Яг эрсдэлтэй үйл тийм логик дагах ёстой. За үнэхээр логик дагахад эсвэл хэцүү мэдрэхгүй байна гэвэл одоо таратуур одоо над руу зүжүүл болох юм байгаа юм шүү. За тэгээд сүүлд нь гэж хэлэхэд бол хит жоохон мэдрэмтгий эмзэг дэлбэнүүд байх гэдэг юм аа. Тийм учраас юу яах ёстой? Өөрөөгөө бас чим жоохон терапид оруулаад бас одоо мэдрэмжээ хөтлөөд тайвшруулаад бяцлалыг ер нь юм хийж байх ёстой байдаг юм шүү. За тэгээд одоо юу яана? Төгсгөлд нь ер нь өөрчнтэй одоо бас энэ хөзрүүдийг ажиллаад тань ямар хөзөр өргөж болох вэ гэхээр нэгдүгээр ер нь энэ төрлийн хүмүүс бяцлал фитнес хоёрыг хослуулж явах хэрэгтэй гэдэг юм. Яагаад гэвэл за бяцлал бол хүний маш сайн тайвшруулж газардуулдаг. Тийм учраас одоо юу гэдгийг огцон сайхан тайвшруулдаг, сайхан дүлгөөн, тайван дүлгөөн болгодог. Гэхдээ хэд тайван дүлгөөн болохоор хүн өнөө тийм хиймэрл дундаа нэтлэж байгаа багасчдаг. Яг нөгөө тийм амар тийм дайчин, зөрөгтэй яад гэдэг байдал нь байхгүй болчихсон байгаа юм. Тийм учраас фитнес ч явах юм уу тийм адреналин ялгаруулсан юм жоохон хийж явах хэрэгтэй. Тэгжиж хүн илүү тийм юм мэдэрдэг, дайрдаг, ордог болтой байгаа юм заа юу. Тэгээд нөгөө талаас одоо хий бодол ингээд тийм ургуулсан бодол орж ирэхээр юу яах вэ? Яг логикоо ингээд хардаг эсвэл логик талаараа ингээд сайн хардаг байх хэрэгтэй. За өнөхөр тийч харж чадахгүй байна, хэцүү байна гэвэл юу ягаарай? Надаас ингээд одоо сайхан холбогдоод хөзрөө үзүүлэлт сайхан асууж болох юм байгаа юм шүү. Сүүлд нь ихэд сэтгэлээ хит дарахгүй байх хэрэгтэй. Нэгсэнд баланс байх хэрэгтэй. Хизээ би дарах уу? Хизээ би одоо юу яах вэ? Илэрхийлэх үү те? Яг тэрийг маш сайн бодож мэддэг.
Тэгээд хийж байгаа зүйлдээ хамгийн гол нь харуулахгүй байх хэрэгтэй шүү. За тэгээд одоо 12 ордныг одоо таараагаар хэлбэл одоо юм хөө байдгийм байна. Тэгээд та бүхэн минь одоо цаашдаа бас ямар хуу юм асуумаар байна. Одоо тэрийгээ сайн коммент бичгээрэй. Одоо бичлэг нь таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешны үйл марш баярлах болно. За тэгмүү та гүлийн нэвтрүүлгээр юу хийх хүсэж байгаа зорилготой байна те. Юуны төлөө тэмцэн гэдгийг бичээ явуул тэр төлөө сайхан манифест тэгээ залбирлуулд өрөөлөх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайхан хүсье өрөө. Дашин дуртууд ингээд аймны стресстэй ингээд докторгүй уурлаад хэцүү байгаа бол та бүхэн миний энерги цэвэрлэг орк давсыг хэрэглэж үзээрэй. Ердөө 10-20 минут сайхан давстаа вант ч юм уу төмптэй усанд ороод тэгээд 10-20 минут сайхан юу яагаад одоо бясал хийгээ гараад ирэхээр уширч ороо гараад ирэхээр аюу сайхан бие хачны намраад энерги нөхөдөд гоё болт юм байгаа юм шүү. Тэгээд дашин дурдъя. Одоо та бүхэн минь одоо би юу гэдэг юм байгаа шүү. Ер нь би нэг тийм амар хүнийг бас шулч яач гэсэн юм гайгүй. Мэдээж би бас авах юм аавна. Гэхдээ бас хүмүүс ойлгох чадлаар тусалдаг. Тийм болохоор та бүхэн минь надад сах үзүүлээд юм болоход би аль бол тийм туслахыг гоё бай гэж хичээдэг байгаа юм шүү. Тэгээд та бүхэндээ сайн сайхны хүсье. Дараагийн үзүүлэлтээрээ уулзцаая.